Сайн мэцгааны сүүлийн Солонгост нэлээд хит болоод байгаа Улаан хүн гэх киног ярьж хөр бэлтгэлээ. Ингээд киногоо эхэлцгээе. Энэ бүсгүйг Уу Ван-су гэдэг Наугийн хандивын сангийн захирал. Тэрээр Америкийн нэгдсэн улсад нүүбийн сайн дурын хандивын ажиллаар ирсэн юм. Мөн хүүхдийн бэлгийн боловчлол, ядуурл, өвчин зовлон гих мэт хүүхдүүдийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо хүргэж яваа билээ. Киноны маань дараагийн гол дүр болох Сод Уян тэрээр өмнө цагдаа байсан ба хамт ажилладаг байсан сайн найзынхаа өхлийн шилтгааныг олох гээд Филиппин улсын Манила хотод ирсэн байгаа юм байна. Ингээд манай Уу Ван-су Америкийн нэгдсэн улс дахь уулзалтаа дуусгаад Манила хот орох гэж байхад террорист талдлага хийн гэсэн сүрдүүлэх захим шуудан авдаг. Гэвч тэрээр үүнийг үл тоон шууд Манилад очичдаг. Уу Ван-су энэ уулзалтаараа Африк хүүхдүүдийн болон дайнд өргөцсөн хүмүүсийн ар гэрт тусламж үзүүлэх зорилготой. Тэгээд мөнгө хандин хүсэж байгаагаа илэрхийлдэг. Энэ үед нөхөр болох Ким ирж ихнэртэй сайн сайхны төлөө хэлж болсонд нь баяр хүргэнэ. Үзэгдэл солигдож Сод Уян казинод хэдэн хүний араас мөрдөнө. Тэд хоорондоо хэдэн сарын өмнө Манилад нэг цагдаа нас барсан. Өнөөдөр бас Макати захын дүүрэгт нэг тоглолттой хэмээн ярилцсан. Тоглолт гэдэг нь хүн амны хэрэг л дээ. Үүнийг сонссон Сод Уян өөртөө цэвэрлэгчийн хувцас олж өмсөн том боолсынх нь өрөөнд орхон тэр. Тэгтэл өрөөнд ноён пакийн хүн цүнхтэй мөнгө барин цэцгийн дэлгүүрийн хүргэлт авчирлаа гэсээр орж ирнэ. Үүнийг харсан Сод Уян гайхах тэр. Учир нь энэ бол түүний танил ах юм шиг байгаа юм. Мөн найзынхаа хүүхэд өдөр бас цэцгийн дэлгүүрийн хүргэлт дууссан гэдэг үгийг сонссон байж. Үзэгдэл шилжиж энэ өдөр Уу Ван-су Манилад уулзалт хийхээр ирж байгаа билээ. Уулзалтын цаг нь болоогүй болохоор хамгаалах хангалттай их хамгаалагч байхгүй гэхэд зүгээрээ ганцаараа ямар ч асуудал гаргахгүй гэсээр явдаг. Тэрээр энэ удаа дуудлага худалдаагаар зүүж байгаа тансаг хийцтэй зүйлдээ зарах гэж байгаа юм байх. Туслах бүсгүйч зарахад үнэхээр хайрын юм а гэхэд Уу Ван-су тийм ээ гэхдээ манай нөхөр буцаагаад надад худалдаад аваад өгчихнө гэв. Бүсгүйч вау ямар төгс нөхөр вэ гэж магтана. Сод Уян харин хэрэг болох газрыг мэдсэн тул эргүүл хийгээд явж байгаа нь сэжигтэй харагц юм болгоныг л ажиглаастай. Тэгтэл Уу Ван-су уулзалтаа дуусгаад яг гарааж явж байтал террорист талдлага болох нь тэр. Террорист талдагч урдан зогсож байсан туслах бүсгүйд буудчихдаг. Ван-су ч орилон зогсоход хамгаалагч нь машин руу дагуулж явж байхдаа бас буудуулчихдаг. Сод Уянч террорист хаана байгааг нь мэдэн урдаас нь буудсан ч тусыг ис олно. Тэгснээр шууд Ван-су руу гүгээд түүнийг хамгаалан машиндаа суулгаж чаддаг. Ингээд манай хоёр зугтаж явж байтал машинаас утаагаараа зогсчихдаг. Машинд зогсож тэд ч ярилцахтайгаа болоход Уу Ван-су чи хин бэ? Миний хамгаалагч хаана байна гэхэд би зүгээр өнгөрч яваа хүн тэр хүмүүстэй ямар ч хамаагүй болохоор одоо санаа зовх хэрэггүй гэд машинаа шалгахаар буудаг. Гэтэл машинд нь байршил тогтоогч байх нь тэр. Сод Уянч машинд чинь байршил тогтоогч байна. Одоо хот шууд орохгүй. Аюултай миний байрлаж байгаа газар очие гэхэд Ван-су үгүй цагдаа дуудаад үг гэдэг. Дуянч наадах чинь сайхан санаа бишээ. Цагдаад хүн хөлсөлж өгсөн байх магадaltaй гэж ятгсаар тэд Дуяны гэрт ирдэг. Сод Уянч Ван-суд утсаа өгснө. Элчин сайдын яамд оч утсаар итгэж болох хүн рүүгээ залгаад эндээс ирж авахул юмыг яаж мэдвэ тодорхой байршлаа битгий хэлээрээ гэд гарныхаа шархыг цэвэрлэх гээд угаалгын руу орчихдог. Шархаа цэвэрлээд гарч ирэхэд Ван-су хинрүүч залгаагүй байдаг. Учир нь ямар ч утасны дугаар цээжээрээ мэдгүй байна л гин. Дуянч тэгвэл би хүргэж үгүй гэснэ. Алчуур нургаж нүрийг нь арчиж өгөөд бас жоохон романс үсгээ дамжнаа. Үзэгдэл солигдож Ван-суг нөхөр нь Манилад болох оройн үйлчлэгээ цуцал халлага болох аюултай гэхэд Ван-су эрс дургуутлаа илэрхийлэн хэсэг унтлаа гэж нүдэн. Энэ тайран Ван-сугийн хамгаалагчдын ахлах Пак гихч Сод Уяныг дуудан уулзж байгаа юм. Захирлынх нь амийг аварсан хүн гэдгийг мэдсэн хэрэгэлтэй. Харин энэ бол Ван-сугийн хатан ээж Ааш занч гэж бас ширүүн юм шиг байгаа. Тэрээр хатан ээжийнхээ урд цүнхтэй мөнгө авчирч тавиад би ийм зүйл хийхгүй л гин. Бодвол авилгалын мөнгө бололтой. Ээж нь чуурлаад үдшилэг цуцлагдсан байхад бид нар хятадаас яагаад тусламж авч болохгүй гэж гэл орилоостой. Ван-су харин үдшилэг цуцлагдаагүй. Миний үдшилэг болохоор би ичгүүртэй байдалд ормооргүй байна. Та битгий ирээрэй гэж яваад өгнө. Ээж ч бөөн уур араас нь мөнгө шидээл. Тэгснээ орж ирсэн хамгаалагчдаа би үүнийг чамаар алуулмаар байна гэдэг байгаа. Ёстой хэрцгий. Үзэгдэл солигдож Сод Уян хуучнаа бодон суун. Тэрээр өмнө бөөр шилжүүлэн суулгах хаалганд орж байсан ба бөөрөө өгсөн хүн нь түүний нас барсан цагдаа найз нь байсан байжээ. Мөн Дуян өдөр танилцах болох Пакта уулзахад хамт манай хаваан гүрүүт ажиллах уу гэж асууж байсан байжээ. Тэрээр бодож үзье гэж хэлснээ бодон эргэлзэн суун. За ингээд Манила дахь үйлчлэгний өдөр ирлээ. Тэгтэл яасан гэж Сод Уян хаваан гүрүүт ажиллахаар болсон ба бүр Уу Ван-сугийн хувийн бие хамгаалагч нь болчихдог. Ингээд тэр хоёр хоёулаа нэг нэгээ гайхаж хараастай. Үйлчлэг эхэлж Уу Ван-су ширээндээ суун бага насныхаа дурсамжаа ийм бодно. Тэднийх тэмч боломжийн амьдралтай айл байсангүй. Ээж нь баян айл гольфийн цүнх
өгч хийдэг. Амхандаа л баян айлын эзэгтэй тал засаж та үнэхээр сайн шидлээ гэхэд эзэгтэй уурлаад ингэж шийдэх нь сайн гэсэн үг юм уу? Чи юугаа мэдэх юм гэд хайр найргүй нүрлүү наалгадна. Энэ эзэгтэй бол Ов Ансуугийн ирээдүйн хатан мэж ба баян айлын эрх дураараа ганц охин юм. Энэ харж байгаа залуу бол эрх эзэгтэй нөхөр. Харин энэ бол өмгөөлөгч бас эзэгтэй нарийн бичиг. Энэ бяцхан хүүхдүүд бол Ов Ансуугийн ирээдүйн нөхөр болон хүргэндүү. Ов Ансуугийн ээж энэ өдөр Хван группийн эрх эзэгтийн уурыг хүргэснээр ажлаасаа халагдсан зэрэг. Тэрээр зүгээр ч явсангүй эзэгтийн хүүгийнх нь гольфийн цөхөрийг хулгайлцдаг. Вансууч нарийн учрыг мэдэхгүй тул гольфийн цөхөртэй болсондоо тухайн үед их л баярлдаг. Ингээд түүний ээж Вансууг хар багаас нь л гольф сайн тоглож сургадаг. Вансууч том болж өдөр нь гольфийн цүнх зөөгч хийж шөнө нь гольфоор хичээлдэг байв. Нэг өдөр ээж нь охиноо гольфийн туслахын ажлаасаа гарч Америк руу явж гольфийн ур чадварын тест өгөх гэх тэр. Вансуу дээрээ нэг ахтаа бөгөөд ах нь Вансууг сургуультай буцаад орохгүй юм уу гэхэд ээж нь хүүдээ чи л хичээлээ хий. Хэрвээ Америкт очиод гольфийн тэмцээнд орж төрүүлвэл 280 сая вон авдаг. Гэхэд Вансуу болон түүний ах ихийд гайхна. Ингээд ээж нь ятгсны өвчтөд Вансууч Америкт очиж 10 жилийн турш тоглож 20 гаруй тэмцээнд ялж чамгүй амжилт гаргаж Солонгос түүнийг мэдгүй хөнгөж байхгүй нэлээд алдартай нэгэн болжээ. Гэвч тэрээр 10 жилийн хугацаанд 10 тэрбумаас илүү их вон олж байсан ч тэр мөнгийг нь ээж нь авдаг. Мөрөөдөө тоглоомд донцсон ээж нь өргөлж хүмүүст агуулж ирж охиноосоо мөнгө авдаг. Үүнээс залхсан Вансуу ээжээсээ холбоогоо тасалж тэрнээс хойш олсон бүх орлогоо хандвалдаг болжээ. Ингээд гольфчин Вансуугаас буйны сайн үеийн Вансуу болон одоо хүртэл сайн үлсийн ажил хийж явж байгааж үзэгдэл солигдож одоо үед ирнэ. Вансууч тайзан дээр гарч үг хэлв. Тэрээр миний нөхөр Хван группийн дэд захирал Ким Ёнгугийг танилцуулж байна. Өнөө орой болсон буйны дуудлага худалдаанаас энэ зүйлийг надад худалдаж авснаар 880 сая вон хандвалсан баярлалаа ханаа гэд талархсан бас бахархсан сэтгэлээ тайзан дээр илэрхийлнэ. Ингээд үдшилэгч цааш үргэлжлэнэ. Тэгтэл өхөөрдөм хүү жунхи Вансуу дээр ирснэ. Үдшилэг хизээ дуусах вэ? Миний нойр хүрээд байна гэхэд Вансууч түүний ээжийг хайхаар явна. Олон өрөөнүүдийн хаалга онгойлгож үзээр нэгэн өрөөний гэрлийг хасаад л хүүгийн ээж түүний нөхөртөө нь хуурч байгааг нь харчихдаг. Гэхдээ тэднийг харснаа юу гэсэн гэж баригдахгүй байх нь яасан юм? Сэтгүүлч нар мэдчихвэл яана гэдэг байгаа. Ямар их сэтгэлийн төвчээр вэ те? Нөхөр нь түүнийг сонсоод анханасаа мэдэж байсан юм байна гэд уурлаад гараад авчихна. Хүүгийн ээж ч та хизээнээс мэдсэн юм гэсээр хоцорно. Гэхдээ л Вансуу маань мэдээж шоконд орсон байдалтай өрөөнөөс гарахад хамгаалагч сод уян бүгдийг сонсчихсан гадаан зогсож байдаг. За ингээд Вансуу нөхөртөөгөө ёслолын бүжиг хийх болж нэг рүүгээ муухан арж зогссон ч ажлаа бас зочтой бодон юуж болоогүй мэт дүрсгэн инээмсэглэн бүжгэлцгэн. Үжлэгч дуусч тэрээр хадам ээж дээрээ ирнэ. Ширээн дээр байсан вискиг ууж бас бүх сканыг нь хагалснаа ээжтэй хандан ингэж хагалсан ч тайвширдаггүй юм байна штэ. Та яагаад байнга шийддэг юм гэд ээж нь чи галзуурч гаяа юу? Чи ч бас бүгдийг нь мэдж байсан гэв үстэй гэв. Үүнийг сонссон Вансууч та ч гэсэн мэдж байжээ гэж үг сүрнэ. Хадам ээж нь чи мэдсэн байж салах бодлого байсан юм уу гэд Вансуу би яагаад сална гэж та харин намайг салааж явна гэж айсан юм уу? Наав сан бол минийх би салааж явбал дахиад 50 унтч чадахгүй шалтгааныг мэдж байгаа байх. Намайг салгахгүй тулд ажлаа сайн хийлгэхийн тулд туслах хэрэгтэй гэд учир бид төлөг юм яриад гараад явчихдаг. Мэдээж дараагийн хэсгүүдээр тодорхой болох биз. Вансуу хийдэ чанга хатуу дүр эсгсэн ч дотроо бол их л шаналж байгаа бололтой виски уун ганцаараа сун. Тэрээр анх нөхөртөөгөө яаж танилцж байснаа бодов. Вансуугийн гольфийн тоглолтод дэмжлэг үзүүлэхээр Хван группийн Нав Сангаас сайн дурын ажилд төлөөлөн ирсэн байсан. 10 хоног хамтдаа сайн үйлсгэж хамгийн сүүлийн өдрөө Ким Ингуг Вансуугээс чи гольфо тоглохоо болоод надтай гэрлэх үү гэснээр тэдний хосын харилцаа эхэлжээ. Ингээд Вансуу болон түүний төрсөн ах Ким Ингугийн ээжтэй анх удаа уулзахаар ирж байгаа нь. Ээж нь мэндийн зүрүүгөө ээж чи мөрөөдөө тоглоомд донцсон гэсэн байхаа гэж асууна. Вансууч ээж ахтай л холбоотой байдаг. Би холбоогоо тасалсан. Миний шагналыг ээж бүгдийг нь үрчгсэн гэв. Хадам ээж нь юунд тэгтлээ бардан байгаа юм гэхэд мөрөөдөө тоглоомд донцсон би биш болохоор л гин. Хадам ээж нь үргэлжлүүлэн танаа ээж миний гольфын туслах байсан гэлөө. Тим ядуу байж яаж Америкийн нэгдсэн улсад очсон юм гэхэд азар анхны тэмцээндээ хожоод та дэмжлэг үзүүлсэн гэдэг. Үүнийг сонссон ээж нь багталтай наргагүй инээж миний хүчинд хоолоо олж идэжэл гин. Вансууч юу гэж дуугаа байх вэ? Би сайн тоглосон болохоор гэх энэ төр. Хадамч манай гүрвт сайн үлсийн сан байдгийг мэднэ үсттэй. Тэрийг чи хариуцахад болох юм байна гэд ахыг нь тусдан дуудан уулзахаар босцохно. Үзэгдэл шилжиж Вансуу маань өнгөрснөө бодон уусаар нэлээд согтчихсан өрөөрөөгөө явж байв. Үүнийг харсан сод уян өрөөнд нь хөргөж өгөхөр хамт явна. Өрөөний хөдөлгөөрийг хайж байхдаа хамаг юмаа цүнхнээс асгачнаа хажуугаар нь. Дуянч яаж харж зогсох уу гэж юмнуудыг нь түүж байхад Вансуу дуяноос тэр
Тэр өдөр зүгээр л санамсаргүй өнгөрч явж байсан юм уу? Би ч гэсэн өнөөдөр чамтай зүгээр л унтчих уу? Надтай унтах уу гэдэг байгаа. Дуян ч юу ч хэлэхгүй төвшөө дөрөнд нь оруулж байхдаа түлхүүрийг нь хаалганы гадаа унгаачихна. Тэрээр Вансуугаас айж байна уу гэхэд үгүй л гин. Тэгвэл ганцаардаж байна уу гэхэд бүр ч үгүй л гин. Дуян ч харж байснаа за унттаа гэж гарах гэтэл хаалгыг нь нөхрөн тогшгон тэр. Тэрээр хаалгыг нээх гэтэл Вансуу толгоогоос гисрэн хэрэггүй гэсэн утгыг илэрхийлнэ. Тэд ч охийг нь хүлээж зогсож байтал нөхөр нь гадаа унгаасан түлхүүрийг нь харан яг онгойлгох гэж байдаг. Азар үүнийг нь харсан хамгаалагч Пак Ким ингүүхт хүлээгээрээ та их уусан байна гэдэг. Ким ч толгой дохин зүгээр яваад өгдөг. Харин Пак түлхүүрийг нь үүдний доогор нь зүгээр л шургуулж яваад өгдөг. Яг л мэдсэн юм шиг. За ингээд маргааш бол Солонгостой ирлээ. Энэ өдөр Дуяаны ажлын анхны өдөр үлээ. Пак ахын ч түнд байшинг танилцуулна. Тэгээд Дуяаны өрөөг танилцуулан юм ярилцсан сууцгаана. Дуян найзынхаа өхлийн шижигтнэр одоохондоо Пак ахыгаа шижиглэж байгаа. Учир нь цэцгийн хүргэлт гэдэг үгийг найзынхаа нас барах үед бас Манилад Пак ахын цүнхтэй мөнгө хөргөж өгөхөд аль алинд нь сонссон болохоор тэгжил таамаглаж байгаа. Пак ахын ч найзынх нь өхлийн талаар ямар нэг сэжүүр болсон эсгийг асуунд Дуян юу гэж хэлэх үгүй л гэдэг. Ингээд тэд ярилцаж байх хооронд нэгэн хамгаалагч эмэгтэй Дуянд уу Вансуу захирал өөрийг чинь дуудаж байна гэсээр өрөөнд ороод ирнэ. Пак ахын ч гарч Дуян гарах гэж байхдаа ширээн дээрх найзынхаа зургийг унгаагаад тагалцдаг. Тэрээр авах гэж байхдаа зургийн ард нэгэн мемори байхыг хардаг. Гайхаад нээж үзтэл Хон группийн Ким захирлын нас барсан бичлэг байдаг. Дуян ч Ким захирлын үхэлд ямар нэг нууц байна. Тэгээл жөхөйг бичлэг үлдээсэн байх гэж бодон энэхүү киноны 2 дугаар анги маань дуустгаа. Ингээд Дуян хар хурдаараа уу Вансуу дээр ирдэг. Вансууч шууд гол яриандаа орё. Чамтай хамт ажиллах надад тухгүй байна гэхэд Дуян уу захирал таныг хийнэгээ алах гэж байна. Манилад болсон явдал террорист талдлага биш байсан. Тэр бол санаатай аллага байсан гэхэд Вансуу юу гинэ тэр бол террорист талдлага байсан гэд итгэдэггүй. Тэгтэл Дуян Манилад манай найз бас нас барсан. Найзын маань алсан хүн таныг бас алахыг оролдсон. Одооноос би таныг хамгаална. Хинт ч битгий итэг. Миний хажууд байг хинтэр. Үзэгдэл солигдож Дуян өрөөндөө өнгөрсөн үе бодон суун. Цагдаагийн том албанд шалтаад дарга нь Дуян болон түүний найз Чөхөгийг дуудаа уулзна. Дарга нь ахлах байцаагч Со Дуян ерөнхийлөгчийн хамгаалалтын албанд томилогдно. Чи ерөнхийлөгчийн ойрын хамгаалалтанд байх болно. Түүний уулзсан хүн ярьсан арай бүгдийг надад ирж илтэг гэдэг. Дуянч бид ажлын нөхцөл болсон бүх зүйлийг нууцлах ёстой гэхэд дарга нь бидний хийж буй бүх мөрдөн байцаалтыг хариуцдаг гэснээр Дуян мэдлэг гүйцэтгэл гин. Жөхөйг хорин тагнуулын албанд Дуяаны авчирч өгсөн мэдээлэлээр үндэслэн ерөнхийлөгчтэй ганцаарчлан уулзсан бүх хүний нууц хөрөнгийг нууцаар шалгах болно. Бид гураас өөр хүн энэ тухай мэдэх ёсгүй шүү гэдгийг бас хатуу анхааруулдаг. Тэгээд яг энэ нууц хөрөнгийн талаар Манилад мөрдөж явж байхдаа Жөхөйг амиа алдсан байжээ. Дуян найзынхаа өхлийн шалтгааныг судлахаар явсан ч нэг их удаагүй хэрэг нь хаагдаж өөрөө хуваараа одоо хүртэл мөрдөж байгаа. Үзэгдэл шилжиж уу Вансуу нөхрийнхөө нууц амраг болох өөрийг нь хичээ гэж дуудах үнэг шиг залтай эмэгтэй дээр ирнэ. Энэ өхний нэрийг Жантера гэдэг. Жантерач Вансуугаас одоо тэгээд яах гэж байна гэхэд Вансуу хим би юу эсвэл чи юу гэдэг. Жантерач үгүй одоо та салахгүй юм уу гэж гайхаа асуухад хэрвээ би салах байсан бол аль дээр та хоёрыг мэдсэнийг хэлэх байсан гэдэг. Тэр яагаад салахгүй гэж та хоёр унтдаггүй биздэй л гин. Энэ үгэнд ууранд хүрсэн Вансуу та хоёр яаж хаалгаач цойжлолгүй сэтгүүлч дөрөн камер хаасаагүй байгаа газар тийм зүйл хийдэг юм. Сэтгүүлчид мэдсэн бол миний гэрлэлт нэр хүнд аюул орох байлаа л гин. Жантера та одоо нэр хүндтэй санаа зовж байсан юм уу? Нөхөр чинь таныг хуурч хаад байхад уурч нь хүрэхгүй байна уу гэж асуухад Вансуу чи хүүгээ аваад Швейцар руу яв гэж ятгана. Мэдээж нөгөө хүн юу гэж үгээрэн байх уу? Пак захиралтай ярилцах болно л гин. Тэгэл ихчээ та яагаад нөхрөөсөө салахгүй гэж салчгалтай ухааны юм ярина. Вансуу чи надаас юу ч болоод чадахгүй. Би чиний юу хийхийг үргэлж мэддэг. Чи зүгээр нууц амрагаараа л үлдгэж яваад өгнө. Вансуу гэртээ иртэл хадам ээж нь тэр хүүг гэртээ авчирч хамт амьдрын л гин. Вансуу гайхснаа тэр хүүг нэ Жүнхийг үлгэн. Жүнхий бол Жантерагийн хүүхэд бөгөөд тэр бүр нөхрийнх нь төрсөн хүүхэд юм байх. Манай Вансууч эсэргүүцэж энэ асуудлыг би өөрөө шийднэ гэж уурлана. За ингээд маргааш болж гэр бүлийн зураг авахар болжээ. Энэ бол Ким Ингүүгийн дүү ба түүний эхнэр. Зураг авалтын талбайд Жантера хүү болох Жүнхийтэй хамт байж байдаг байгаа. Вансуу харснаа уурн хүрээд хадам ээж рүүгээ ороод та юу хүсээ тийм зураг авах гээд байгаа юм гэтэл ээж нь чанхи өгснээс хойш 5 жил боллоо. Чиний хүснээр олон нийтээс нууцлсан гэхэд Вансуу тэгэд оронд нь энэ хүүхдийг чанхи юм шиг зураг авахулъя гэж үг гэхэд ээж нь
Чи нөхрийнхөө захирлын судлыг залгамжлахад нь битгий саад бол хүүхэд ч гарахгүй бас салгачгүй байж гэдэг. Мансууч зөрүүлээд энэ хүүхэд компани өвлөж авна уу, өөрийнхөө овгийг өгнө үү хамаалга. Гол нь би энэ хүүхдийг өөрийн хүүхэд шиг өсгөж чадахгүй шүү гэж хатуухан хэлдэг. Вансуу өмнө нь хүүтэй байсан ч харамсалтай нас барчихсан юм байна лээ л дээ. Ингээд тэдний олон жилийн дараах олон нийтэд ил болох гэр бүлийн зураг дарагдлаа. Үзэгдэл солигдож нэгэн өдөр Вансуу ажлаа тараад гэртээ иртэл хүүгийнх нь өрөөнд бүх тавилга тоглоомнуудыг хураагаад жүнхийгийн юмнуудыг оруулж байв. Үүнийг нь харсан Вансуу үнэхээр их сэтгэлээр унж далайн эргээр алхан тайвширч байгаа нь. Вансуугийн нөхөр угийн хүүхэмсэг явдалтай нэгэн бололтой. Нэг хүүхэнтэй буудалд унтаж байдаг байгаа. Харин Жантера тэрэнд нь дасчихсан шинжтэй хамт онсон хүүхнийг нь тайван гихчин сэрээгээд одоо яваараа гэхин тэр нөгөө хүүхэн ч өөрөө хэн бэ гэж тоож байгаа ч шинжгүй бүр нэг цайрчихсан. Сод уян энэ өдөр Хаван группийн ажлын байртайгаа танилцж байгаа юм. Тэгснээ хамгаалагчдынх нь бэлтгэл хийдэг газар хүрээдэрдэг. Пак дарганч Дуяныг судалгаа хөгжүүлэлттэй албаны ахлах хэмээн танилцуулна. Ингээд тэдэн дунд хамгийн гайгүй бололтой нэг залуудад тултгаар болдог. Дуянч тулааны уралдахаараа чамгүй сайн гэдгээ харуулад амжина. Тэрээр ажилдаа ороод удаагүй байгаа ч хяналтын камерын ажилтнаас ажилтаагаа танилцж байна гэд хууч үеийн камерын бичлэгүүдийг авдаг. Бичлэгүүдийг нэг бүрчлэг үзэж байгаад Ким захирал хүнд алуулсан мөн үүнийг нь мэдсэн найз Жухёгийг бас хөнөөсөн гэдгийг олж мэднэ. Хамгийн гол нь энэ бүх хэргийг хийсэн хүн Хаван группийн сайн мэддэг Хаван группт ажилладаг хүн гэж таамаглана. Тэрээр бас болоогүй гэрт нь очин гэрийнх нь бүх хяналтын камерын бичлэгийг хуулж авдаг. Камерт бичигдсэн нэг шижигтэй зүйл бол Пак ахлах болон Ким Ингүк хоёр маш их хэмжээний мөнгө цүнхлэн зогсно. Бараг тэрбум вон. Үүнийг нь харсан Дуян яг юунд зориулагдсан мөнгө болохыг гайхшран бодно. Маргааш болж Вансуугийн ажил дээр төрсөн ах нь болох Уур Хинсүү ирж Пак захирлын тушаал гэж ноон сангаас огцруулах бичиг авчирдаг. Ах нь ч гайхаад гинт яагаад огцруулахаар болчих вэ гэхэд Вансуу юунгуу нуц хөвгцтэй гэдэг. Үүнийг сонссон ах нь ч хизээний мэдэж байсан шинжтэй дуугуулсан. Вансуу ч та мэдэж байжээ гэснээр сэтгүүлч нарт цац Хаван группийн гүйцэтгэх захирал Ким өөр эмэгтэйтэй 10 настай хүүхэдтэй яаралтай бүх сэтгүүлчдэд хийлгэдэг. Ах нь ч гайхаад яагаад харин иймэрхүү цуу яриа гарахыг зогсоох байтал гэхэд Вансуу би Навсанг алмааргүй байна гэснээс өөр юу ч хэлдэггүй. Цуурхалж тарж нөхөр болох Ким Ингүгийг сэтгүүлч нар дагаастай. За ингээд Пак захирал болон Ким Ингү Вансуу бас түүний Пак захирлын туслах нар энэ асуудлыг хэрхэн намжаах талаар ярилцсан сууцгаана. Туслагч энэ асуудал үүснээс болж манай хувцас огцон мунсан гэхэд Ингүг муу сарамгчингуу тэгэл амандаа өлнө. Пак захирал энэ асуудал намжтал ямар ч хариу өгөлгүй чимээгүй байцгаая гэдэг. Вансуу энэ үед Пак захирлаас миний Наав сангийн захирлын ажлаас чөлөөлөх төгсөлтийг эргэж харж өгнө гэхинтэр Пак захирлч асуудал намжтал олон нийтээс хол бай гэсэн байхаа донгосоод байлгүй сангаас гараад татгэл уурлана. Вансуу харин ажлын өрөөнд ирэн нарийн бичиг эмэгтэйд маргааш үдээс хойш хэвлэлийн баг хурал хий гэж даалгана. Нарийн бичигч мэдлээлгэн маргааш боллоо. Вансуу чадам ээжийнхээ үгийг үл тон шууд хэвлэлийн баг хурал хийдэг. Тэрээр олон нийтэд хандан би жирийн нэгэн гэрийн эцэгтэй амьдралаар амьдарч байгаа. Гэхдээ өнөө үед мэдээ онлайнаар маш хурдан тархаж байгаа тул мөн миний ажиллаж буй сан дээр сэтгүүлчид өдөр бүр зочилж байсан учраас дахин олонний өмнө гарахаас өөр сонголт надад үлдсэнгүй. Нөхөр маань нууц амрагаас хүүхэдтэй болсон тухай яриа гарсан. Энэ мэд гүтгэлэгт миний хариулт бол үгүй гэж хэлмээр байна гэдэг. Сэтгүүлчид ч тэгвэл хотлаа гэсэн үг үү гэж шуугилдаж өгнө. Вансууч үнэн дээр та нарын сонссон нууц хүү бол хадам аавын маань нууц хүү. Одооноос манай гэр бүлийн асуудалд оролцохгүй байхыг хүсэж байна. Ингээд боллоо гэд хурлаад усгадаг. Ингээд талигач хадам аавынхаа нэрийг бариад худлаа хэлчихдэг. Үүнийг нь зургатаар үзэж байсан хадам ээж нь бөөн уур. Нөхөр нь харин яах учраа мэдэхгүй зүгээр л инээгээстэй. Нөгөө тал Жантера ээжтэйгээ үзэж байснаа. Тэр одоо намайг 70 настай өвгөний нууц амраг болгочлоо штэ гэж ээж рүүгээ ашигчна. Хадам ээж нь Вансууг дуудан уулзна. Ээж нь чи яах санаатай байгаа юм? Нин даруй Наав сангаас огцор гэхэд Вансуу би ихтлхийдээ илүү сайн сайхныг бүтээмээр байна. Одоо тэрх цаг нь болсон гэх үед ээж нь чи өөрийгөө гигантэн гэж бодоод байх шиг байна. Гэхдээ чи мэдхүү чиний зарцуулж байгаа бүх мөнгө минийх. Хаван групп Наав санч миний компани гэдэг. Вансууч би Хаван группт хүүгээс чинь илүү ажилдаг. Наав сан бол миний бүх зүйл. Хаван групп бол миний нүүр царай. Намайг Наав сангаас огцруулвал би хараад суухгүй гэх тэр. За ингээд Жантера хүүгээ дагуулсан нууц амраг болон Ким Ингүгийн тэрж амьдрахаар болдог. Вансууч мэдээж яаж дуртай байх вэ? Тэгсэн хэдий ч хүүхэд ямар буруутай биш гэж байгаа мэт жүнхийд өрөөг нь танилцуулан түүнд зориулсан шүүгэнд нь дүүрэн хувцс хүртэл бэлдсэн байв. Жантера тарин энэ бол чиний өрөө. Гэр бүлээрээ хоол идэж байхад гарч ирнэ гэж бодох хэрэггүй. Энэ гэрийн хаанч миний нүдэнд харагдах хэрэггүй гэдэг. Тэр оч дургуухан заалгана. Ийм өдөр Вансуу яаж унтаж чадах вэ? Гарчгүйлээ гэж сод уянд хэлэн тэд хамтдаа оройн гүлт хийнэ.
Мансууч зогссноо дуяанаас яасан би өрөвдөлтөй байна уу? Нөхрийнх нь нууц амраг хүүхэд хүртэл дагуулж ирж байхад энэ эмэгтэй юу хийж байгаа юм бол гэж бодож байна уу гэж асуухад дуяан хамгаалахыг хүссэн зүйл чинь юу юм гэдэг. Мансуу өөд болсон хадам аавынхаа хэлсэн үгийг бодно. Тухайн үед аав нь хорооны хээг нь уншуулан банкнаас чамааг баттгахад хэрэглэн бусад зүйлсийг нь цаг нь ирэхээр чи ойлгоно. Тэр болтол миний оронд заавал хувианд байж өгөөч гэж гуйж байсан байв. Гэхдээ Мансуу дуяанд би наав санг хамгаалах хэрэгтэй болохоор гин. Дуяанч аим нас чинь эрсдэл байхад ч хүртлөө гэхэд аим нас нь богино байсан ч хамаагүй л ухаан юм хэлдэг. Уг нь дуяан өөрийг нь хамгаалахыг хүсээд байдаг. Мансуу өөрөө түүнийг нь үл ашаагаад байгаа болохоор дуяан өөрийн олж мэдсэн бүхнийг хэлдэг. Тэрээр хадам аав чинь гэртээ нас бараагүй. Бас миний найзыг алсан алуурч нь чамааг бас алах гээд байна. Тэр алуурч нь энэ гэр дотор байгаа. Ким Дүнгүй захирал гэртээ нас бараагүй нотлох баримтын бичлэг надад бий гэх энэ. Үүнийг сонссон Мансуу үнэхээр гайхдаг. Маргааш болж Мансуу ажил дээрээ байхад нарийн бичиг хүүхэн орж ирээд захирлын дуудлага худалдаагаар 150 сая воноор авсан дарс захирал таныг өөрөө хөргөж өг гэсэн гэдэг. Ингээд тэрээр хадам дүүгэндээ очиж 150 сая вооны дарс өгөхөөр явна. Гэрт нь очтол дүүгийн нэгтэр байж байдаг. Дүүнч дарс авах гэж байгаад гарнаас нь хальтраад унчихдаг. Тэгснэ иллэг хийлгсэн болохоор гарнаас хальтарчихлаа. Жоохон болгоомжтой өгчихгүй гэдэг байгаа. Тэрээр гэрийн үйлчлэгчээсээ ийм дарс агуулхад байгаа эсгийг асуудаг. Үйлчлэгч нь ч байгаа л гэдэг. Ингээд тэд гэр бүлэрээ ширээ тойрон хоолцохно. Баг үгийнх нь хадмуудч Космо гэх компанитай ширээний ард гэр бүлийн бизнес яриа өрнөн. Үзэгдэл солигдож Мансуугийн нарийн бичиг танд Стефан багш Нью-Йоркоос нээлтийн ёслолтой өмсөөрэй гэж явуулсан гэд даашин зүгдэг. Мансууч жил бүр манай санд хэрэг хандаа өгдөг билээ дээ. Мэдээж өмсөлгүй яхав л гин. Ингээд наав сангийн нээлтийн ёслол эхэллээ. Нилийн их зочид бас сэтгүүлч цугларсан байв. Тэгтэл Мансуу хадам ээжтэйг яг ижлэхэн загварын хувцс өмсөж таардаг байгаа. Сэтгүүлчид ч үүнийг яаж зүгээр байхгүй хамтдаа зураг даруулаараа гэл тэд ч дуртай дургуй нэгэн зураг даруулна. Маргааш болж Мансууг хадам ээж нь дуудаж уулзсан. Хадамч чи ээжтэйгээ уулзалгүй 10-аад жил болж байгаа гэлөө. Ээж чинь хаана байгааг мэдж байгаа юу гэж асуув. Мансуу ах сайн харж байгаа гэсэн гэхэд хадам ээж нь ээж чинь сэтгцэн эмнэлэгт хоригдож байгаа. Үхэхээс өмнө очиж уулзахгүй бол өнөө маргаашгүй болсон гэсэн гэдэг. Тэрээр үнэхээр их цочирдно. Ингээд ахыгаа дагуулсан ээжийнхээ байгаа эмнэлэгт ирдэг. Эмнэлэгч гэждээ бараг л шорон шиг газар байдаг. Аханч би машиндаа байж бай чи уулзчаад ирээл гин. Тэрээр ээжийнхээ байгаа өрөөнд орж дуяан хаалганы гатан үлдэнэ. Тэгтэл гинт Мансуу ээжээ гэд хашгирах сонсогдно. Үзэгдэл 1998 оныг харуулна. 10 жилийн өмнө сурагч охин Мансуу мөнгө хүлэгч бололтой хэдэн хүмүүс харан зүгтэн. Хөлсөө урсган байж гэртээ ирээд ээждээ таныг хайгаад ах нар ирж байна гэдэг. Ээж нь сандран босоод намайг байхгүй гэж хэлээрэй гэд нохооныхоо өрлөө орчдөг. Нөгөө залуус чирч Мансуугаас ээж чинь хаана байна гэж асууна. Тэрч ээж гэрт байхгүй гэхэд гэрийнх нь хамаг юмыг нь буулгаад бүр болоогүй Мансуу хүстэй тавдаг юмда даварцсан гарууд. Гэтэ ээж нь энэ бүгдийг харж байсан ч Мансуу руу нууцаар харж намайг байхгүй гэж хэлээрэй гэсээр байдаг. Хүмүүс явсны дараа ээж нь гарч ирээд Мансууд хоёр ширхэг Америк явах онгоцны тасалбар үзүүлдэг. Тэд ч бөөн баяр тэмрэлтэн. Ингээд үзэгдэл солигдож Мансуу ээжигээ харан суун. Ээж нь цэсэрч Мансууг танихгүй эцэгтэй та наашаа ойртойч би нэг юм хэлэх гэсэн юм гэдэг. Тэгснэ миний охин руу залгаад өгөөч гэхэд Мансуу охин чинь хаана байгаа юм юу хийдэг юм гэдэг. Ээж нь охин минь Америкт байгаа мэргэжлийн гольфчин би уучлалт гуйх гэсэн юм. Олсон бүх мөнгийг нь авч мөрөөдөө тоглоом тоглосонд уучлаарай гэж хэлмээр байна гэдэг. Тэгээл байн уучлаарай гэсээр байгаад гинт би энэ модон өөд болдог. Мансууч ээжээ болохгүй би танд бас уучлаарай гэж хэлж амжаагүй байна штэ гэл үнэхээр их уйлдаг. Энэ үед дуяан гарч ирж Мансууг тэрүүн холдуулдаг. Ингээд ах нь орчуулах ёслыг би зохицуулъя. Хойлохнод цамхан хийн. Пак захирал тэгэрэй гэж тушаасан гэдэг. Мансууч гэртээ иртэл ээж нь чи ирчихсэн үү? Ээж чинь талаар сонссон. Нас барахаас өмнө очиж уулзсан ашгүй дэлгэн. Тэгснээ маргааш нацтай хамт хятадын элчин сайдтай уулзгуулалтанд яваараа гэдэг. Мансууч чадахгүй. Маргааш ээжтэй салахаас хэрэгтэй гэхэд хадам ээж нь галзуурч хаа юу? Ээж чинь хөл хэдэн тэрбумаас чухал байна уу гэж асууна. Мансуу чадахгүй гэж дахин хэлэхэд ээж нь тэгвэл чамайг ээж шиг чинь хэний ч мэдэхгүй хаана ихтэй хорчхон шүү. Эсвэл дараагийнх нь ах чинь ч байж магадгүй шүү гэж сүрдүүлнэ. Маргааш болж ах нь ээжийнхээ чандрыг харан эмгэнэл үзүүлэн сууж байхад хий нэг нууцаар зураг дарна. Харин Мансуу сүрдүүлгэнд орсон гэлтэй хадам
хадам ээж бас хадам дүү түүний хадам автаа хятадын элчин сайдтай уулзсан хадмуудынх нь космогоо сайхныг хятад руу гаргах талаар ярилцсан сун. Мансуу гэртээ эртэл өрөөнд нь ах нь ээжийнхээ чандрыг авчран тавьсан байв. Пак захирал их хүмүүс харж байгаа тул чандрыг тусад нь байрлуулаарай гэсэн шүүлгэн. Ингээд Дуяны дагуулын хинээж мэдгүй газар очин хинт ч мэддэхгүй явмаар байна гэд машиныхаа байршил тогтоогч тэгээд өөрсдийнхөө утсыг унтраачдаг. Хамгаалтын албаныхан ч бөө юм сүлжээгөө болчихлоо хайшчих уу энтер гэл Пак ахлах бас нөхрөнд түүнийг ол гэл уурлана. Тэгсэн манай хоёр Мансуугийн хуучин гэрт ирсэн байгаа нь. Тэрээр хуучин үеэ дурсан сун. Дуянд хүүмэн нас барчсан хүүдээ хангалттай цаг зарцуулах завгүй ажилтдаг байсан гэж сэтгэлээ уудлана. Дуян ч өрөвдсөн шинжтэй Мансуугийн хажууд сун түүнийг тэрэн яагаад уйлахгүй байгаа юм? Уйлж гар сэтгэл бага өвддөг гэж тайвшруулна. Мансууч нөлмөн сунган түүнийг налан сун. Ингээд тэд далаад ээжийнхээ чандрыг хийсгэн ээжээ та одоо хүссэн газар руу яваарай. Намайг өрөвдөх хэрэггүй. Таныг уучлахаар шийдсэн. Гэтэ таныг тийм газар 10 гаруй жил хорьсон хүнийг уучлах чадахгүй гэж дотроо бодно. Үзэгдэл солигдож хадам ээж нь Мансуугийн хаашаа хинтээ юу хийж явсныг бүгдийг нь хүн явуулж тагнуулсан байдаг. Дуян Мансуу хоёрын хамтдаа явж байгаа бас тэрвэрлэн сууж байгаа зургийг харан уурлана. Ингээд тэд гэртээ ирлээ. Нөхөр нь Дуян руу харснаа. Чи өөрийгөө хэн гэж бодов? Миний их нартаа алга болоод гэж зогсноо. Чи халагдсан гэхин тэр. Мансуу тэр нь би тушаас юм аа л гин. Ээж нөгөөнийг дуугал ажиглан сун. Хэсэг хугацааны дараа Мансуу Дуяны өрөөнд очин зүгээр үү гэж асуутал Дуян шууд гарнаас нь татан өрөөндөө оруулснаа. Миний эмэгтэй болох уу гэж асуудаг. Энэ хэсэг бол үнэхээр хөөрхөн. Тэгсэн Мансуу оронд нь чи миний залуу болох юм уу? Миний ихтгэл хүн болох ёстой. Манилад танаа найзыг хөнөөсөн хүн намайг хөнөөх гэж байсан гэсэн байхаа. Манай гэрт тэр хүн байгаа гэсэн нотлогыг харуул тэгвэл итгэе гэдэг. Ингээд Дуян Мансууд найзынхаа үлдээсэн камерын бичлэгийг үзүүлдэг. Харин ээж нь өрөөндөө хүүгээ дууданд тэнэг навш гэд цохиж нүгэж байснаа. Чиний сэтгэж байгаа чинь л энэ үү? Өөрөө байнга ихнэрээ хуурдаг болохоор ихнэрийгээ бас нэг муу хамгаалагчтай араар нь тавьчих вэ гэж айгаа юу? Тэгээд хажууд байсан Пак ахлахад тэр хамгаалагчаас уучлалт хүсээд мөнгө өг гэд гаргана. Ээж нь ч овоо нэг тавьчихсан бололтой ширээнд сууцгаан ярилцсан. Юнгүү гээжээсээ та үнэхээр бит хоёрыг салгахаар шийдээ юу гэд ээж нь танаа ихнэр чамаас хизээд салахгүй гэсэн. Тэр сангал барьцаа болгож байгаа. Санд хамаг бохир зүйл байгаа. Мансуу салаад бүхнийг илчүүлэл чи өв залхамжлах хэрхээ алдна. Энэ гэр бүлд тэр өхөж байж л харна. Салалт сонголт биш. Тэгэхгүй бол күүжин хийшиг би өөрөө хорооно гэд хорсолтой нарахгүй хэлнэ. Пак дарга Дуяны өрөөнд ирж ярилцсан. Тэрээр чи өнөөдөр өөрийгөө юу хийснээ мэдэж байна уу гэж уурлахад Дуян энэ байшинд ямар хүмүүс амьдардаг юм? Та бас нүлэнд навтаа юу? Ээжийнхээ ч орчуулах нь яваагүй. Очихыг хүссэн ч очиж чадахгүй байхад намайг яа гэсэн юм гэл өөдөөс нь хашгична. Пак ахлагч тэгвэл надад урьдчилан мэддэх ёстой байсан юм. Яасан өвдсөн үү гэл хурган санаа тавина. За ингээд Дуян Мансуугийн хэлснээр ихтгэлт хүн болохын тулд илүү их мэдээлэл цуглуулахыг хичээнэ. Тэрээр казинод ирж хамгаалагчид нь Хавайнаас ирсэн гэд босстой дамжуулаад хэлчих. Тэгвэл намайг таних байх гэдэг. Тэрээр камерын өөдөөс би ийм царайтай хүн шүү гэсэн шиг албаар харна. Казиногийн босс камераар харснаа шууд Пак ахлах руу залгав. Пак ахлагч манайхаас хүн явуулаагүй. Надад ямар хүн болохыг камерын бичлэгийг нь явуул гэхин тэр. Хамгаалагчид ч тийм хүн мэдэхгүй гэд буцаа гэж явуулна. Угаасаа тэгжлэхийг мэдэж байсан л да манай хүн. Пак ахлагч Дуяныг таньснаа муу золиг гэл өглөн. Маргааш болж Мансуу ахтайгаа ярилцсан сун. Ах нь хятадын элчин сайд юу болсон гэхэд Мансуу гинт нэг зүйлийг ахаасаа нухацтай асуув. Тэрээр хэрвээ космогоо сайхан хятадтай бизнесийн зөвшөөрөл авахгүй бол яах вэ гэхэд ах нь инээснэ. Хөрөнгө оруулсан 200 тэрбум вон юу ч биш болно. Тэр нь бидэнд нөлөөлөхгүй, ямар мөнгөгүй биш. Харин космогийн юмыг эхнэрийнхээ гэр бүлд өөрийгөө нотлох гэж байгаад тэнэг харагдаад л дуусах байхтаа гэдэг. Мансууч нэг зүйл сэтгэсэн бол та Пак захирлын төлөвлөгөө сүрэнгээд гараад явчихдаг. Үзэгдэл солигдож Пак ахлах Дуяныг дуудан уулзна. Тэрээр өчигдрийнхэн камерын зургийг үзүүлснэ. Яах гэж ийшээ очсон юм гэдэг. Дуянч очиод цагч болоогүй байх үеийн зураг байх шүү гэснэ. Та юу хийдэг юм? Манилад мөнгөтэй цүнг өгч байхыг харсан. Бас юнгүүг захирлаас цүнхтэй мөнгө авч байхыг харсан. Захиалах таллах хийдэг юм уу гэж асуухад Пак ах нь уурлаад солиотой новшвэ. Захиалах таллах тийм хурдан бэлчигдэг гэж бодоо юу? Юнчон бусан Манила Шанхайд би өөрөө дэд захиралд бохир мөнгө угааж өгсөн. Тэгснэ чи чөхөөгийн үхлийн талаар мэдэх гэж Хавайнд орсон бол буруу газараа ирсэн байна. Халагтгаа өгөөж яв гэв. Дуян
Тэгвэл өмнөх ерөнхий захирал Ким Дууг хаана үүд болсныг хэл. Гэртээ үүд болоогүй биз дээ. Жохиог Ким захирлын үхлийг мөрдөж яваад амиа алдсан. Ямар шалтгаанаар хөнөөсөн юм гэхэд Пак ахлах үнэхээр ууранд хүрч Ким захирал гэрээсээ хол байхдаа үүд болсон. Бэлгийн харилцааныхаа үеэр үүд болсон. Тэгээд гэрт нь авчирсан. Олон нийтийн муу хэл амнаас хамгаалах гэж зүрхний шигдээсээр гэртээ үүд болсон гэж хэлсэн. Яаж намайг жохиогийн үхэл буруутгаж байна гэж уурлана. Дуянч би жохиогийн найзын хуваар жохиогийг хэн хөнөөснийг олох болно гэд гараад явчихдаг. Үзэгдэл солигдож Мансуу нэгэн гол сайхны компани нүүр царай болж зураг авалттай байгаа нь. Хаа сайгүй л Мансуугийн зураг реклам явна. Өрөөнд нь яваад ортол хадамдуу эхнэрийнхээ хамт сууж байдаг. Бүгд л Мансуу руу муухай ойрлол юу хийгээд байгаа юм гэж хашгичхад Мансуу реклам уу Америкийн хүүхдүүдэд вакцин авч өгөх гээд мөнгө хэрэг болоод реклам тоглосноо хэлдэг. Бүгд сууцгааж хадам түүгийн эхнэр болох Жион Мансуу тандан чи өөрийгөө хин гэж бодов нэг мөн гольфчин юм байж гэхэд Юнгүг Мионго ихчтэйгээ яаж харьцаад байгаа юм бэ гэхэд Мион Мансуу тандан бизнесийн холбоогоо сайжруулах гэж танаа нөхөртөө намайг гэрлүүлэх гэж байсныг мэдхүү. Даанч хадам ах нэг жүжигчэнтэй асуудал үүсгээд манай ээж аав хормыг цуцалчихсан гэдэг. Мансуу юу ч дуурдаггүй. Жионч хорон үгээр Мансууг хатгаастай. Учир нь өнөөдөр Космо гоо сайхан ширэн бүтээгдэхүүнээ гаргах байсан ба хятадтай их гэрээнд бараг бүтэхгүй дээрээ тулаад байгаа хэрэгэлтэй. Үзэгдэл солигдож Мансуу өөрийн хандив өгдөг асрамжийн газар ирээд хүүхдүүдтэй нэг өдрийг хамт өнгөрөөнө. Ингээд тэд асрамжийн газраас буцах замд араас нь нэлээд хэдэн тесрэх бөмбөгтөд дорон дагж байхыг хардаг. Дуянч гайхаж байх хооронд нэг дорон дэлбэрч тэд ч хурдаа нэмэн зүгтсэн ч доор нэг дорон норж машин дэлбэрч ихдэг. Дорон явуулаад байгаа хүн нь Хаван группийн хамгаалагч эмэгтэй байдаг. Машин дэлгэрхэд хамгаалагч хүүхэн мотоциклтойгоо ирж харчгаад яваад өгдөг. Дуян чухаарж Мансууг гэс татан гаргаад тэврээд гүйж байх мөчөд машин дэлбэрч ихдэг. Тэгтэл Дуяны ар нуруунд нь машин дэлбэрэхэд шидэгдсэн нэлээд хэдэн төмөр зоогдсон ухаан алдчихдаг. Үзэгдэл солигдож эмнэлэгч Дуян хагалгаанд орж хамт явсан хамгаалагч болон Мансуу эмчилгээ хэлгэж байв. Харин эмнэлгийн гадаа сэтгүүлч нар цуж зурагтаар дэлбэрэлтийн талаар бүгд террорист талдлага байж магадгүй гэж таамаглана. Дуяны хагалгаач амжилттай болж энгийн тасагч шилжихэд нөгөө дорон хөөргсөн хамгаалагч эмэгтэй өрөөнд нь шижиг бүхий орж ирнэ. Тэгэд эргэн тойрноо харахад камер байгааг анзаарч буцаад гараад явчихдаг. Тэгснээ гарчгийн нэгэнтэй уцаар даалгавар амжилтгүй боллоо. Уучлаарай гэж ярина. Маргааш болж цагдаагийн газрын дарга нь Пак захирлын дэрдэг. Пак захирлч тийм тесрэх бөмбөг ашигладаг хэм байдаг байна. Хэрэгтэн заавал олох хэрэгтэй. Тэд цаазын ялгаанаа энтер гэдэг байгаа. Цагдаагийн газрын даргач за ойлголоо хичээнгүйлэн ажиллах болно. Санаа зовох хэрэггүй гэж бүхэлдсэн. Ингээд Пак захирлын нарийн бичиг цагдаагийн даргыг дагуулсан тустай уулзна. Тэрээр тухтуутай мөнгө өгснөө Уу Мансуу захирлыг халдлагад өртөж олонний анхааралд ороход манай Хаван компани хувьцаа 5-10% буурдаг. Тэгснээр улсын эдийн засагт сөрөг өөрчлөлт гарч болцсохгүй. Юу гэж хэлэх гэж байгааг минь ойлгож байна уу гэхэд цагдаагийн дарга тэгэхээр хэргийг хурдан шийдвэрлэж цуурхал гаргахгүй байхыг хүсэж байгаа байх нэ. Ойлголоо гэж инээлдэнэ. Дуян харин аваа босоод ирчихсэн өмнө нь хамт ажилладаг байсан танил цагдаагаас тухайн хэрэг гарсан газрын ойролцоох бүх бичлэгүүднийг авдаг. Хан нарийн бичиг Юнгүүгийн дүү болон Жион хоёр дээр ирэн ахынхаа өв залгамжлалын төлөө дахин мөнгө угаа нарийн учрыг дараа хэлье гэдэг. Мэдээж энэ хоёр юу гэж шууд зөвшөөрөх үү? Уу Мансуу гэрж уучлалтгүй гэж хэлэхэд хан нарийн бичиг Уу Мансуу уучлалтгүй гэж хэлвэл хизээч шууд уучлахгүй хүн биш штэ гэдэг. Тэгвэл хятадтай их Космо гоо сайханг зөвшөөрвөл тэгвэл яг бодож үзээхэд хан нарийн бичиг за ойлголоо таарч бас бодож үзээрэй гэж яваад өгдөг. Хан нарийн бичгийг гарсны дараа Жион нөхөртөө үнэхээр хүсэхгүй байна. Зөвшөөрөхгүй гэхэд нөхөрч би ч бас хүсэхгүй л байна гин. Жион харин танаа ахтай гэрлэлт бүтээгөө болохоор ээж чинь манай ээжийг ятгсаар байгаад чамтай гэрлүүлсэн гэд ярьж байх хооронд утсан дуурна. Тэрээр утсаа авснаа за хараа одоо гарлаа гэж бүр нэг цайрчихсан. Үүнийг сонссон нөхөр нь наадхаа гадаа гараад ирчиж болдоггүй юм уу гэж уурлана. За ямар ч тач энэ хоёрын гэрлэлт цэвэр гэр бүлийн бизнесээр тогтсон ямар ч хайр маяг байхгүй гэрлэлт байх нэ. Ингээд Мансуу эдгэрч эмнэлгээс гарах гэж байхдаа Дуянтай уулзна. Өрөөрөө энэ санаа зовсон байдалд орсноо чи зүгээр өөхөх шахлаа гэхэд Дуян зүгээрээ гэж танил цагдаагаас авсан камерын бичлэгийг өгдөг. Мансуу харин үзэхгүй би чамд итгэж байна гэд өвдсөн хэсэг дээр нь гараа тавьд цээжийг нь аяар ханаална. Жохоо янгалж байснаа манай хоёр за эмнэлгээс гарахаар чинь тухтай ярилцъя гэж яваад өгдөг. Мансуу ч ажилдаа орж ахтайгаа ярилцсан суун. Ахаасаа сангийн дэвтэр хаана байгааг асууна. Ах нь ч
Үнэн дээр хоёр байгаа. Миний хийсэн дэвтрийг татврын зорилгоор өөрчилсөн. Их хувь нь хан нарийн бичигт байгаа. Хэрвээ чи тэр дэвтрийг авбал би ч тэр хоёулаа шоронд орно. Хан нарийн бичиг Пак захирал хоёрыг хоёулаа дийлэхгүй гэж яваад өгнө. Үзэгдэл солигдож Пак захирал дарс барин нэгэн хаалга тогшин зогсно. Тэгсэн хэн гарч ирсэн гэж бодно. Хан нарийн бичиг. Тэрээр хаалгаа тайлан оруулна. Яг энэ үед Юнгүүг харан өнгөрцөн хар бараан дурсамжаа бодно. Юнгүүгийг баг байхад л хизээний ээж нь Пак захиралтай явуулдаг байсан юм байна лээ л дээ. Юнгүүг багада ээжийнхээ Пактай байхыг хараад аав мэдчихвэл яах юм гэхэд аав ч нугасаа мэдэж байгаа гэл тоосон ч шинжгүй хэлдэг. Юнгүүг харин нүлэнс цэлгэнүүлэн зогсож байсан байжээ. Маргааш болж Дуян имлэгээс гарч Мансуу түнд сангийн дэвтэр хаана байгааг бас олж авчрахыг даалгадаг. Тэрээр хан нарийн бичгийн гэр ямар ч хаймаргүй болохоор хамаг бохор зүйлээ энд хийдэг байх гэж таамаглан байшин судлан явна. Гайн тарч үүнийг нь нөгөө алах гэж оролцсон эмэгтэй хамгаалагч мэдчихдэг. Дуянч хан нарийн бичгийн хурууныхыг ууж байсан усны стаканаас наавн хиймэл хурууныхыг хийж хаалгыг онгойлгож чаддаг. Тэрээр гэртэн байсан жижиг цаганд камер суулгаж бас сангийн дэвтрийг холж чаддаг. Харин яг энэ үед хамгаалагч эмэгтэй хан нарийн бичигт бүгдийг нь хэлснээр нарийн бичиг гэртээ ирдэг. Гэрийн эмсэг ажиллаж байгаа сангийн дэвтэр байхгүй байгааг анзаарна. Дуянч сангийн дэвтэр аван Мансуу дээр ирэхэд ах нь бас хамт байж байдаг. Ах нь ч юу юм гээл гайхан харсаар Дуян харин энийг би авч бай. Танд байвал дэндүү аюултай гэд гарах гэтэл гинт прокурорын газрынхан орж ирж нэгжиж битүүмжлэх тушаал бас уу захирлыг сангийн мөнгө ипсэн хэрэгээр баримтлах тушаал авчирдаг. Ах нь ч тэр Дуян Мансуу хоёрт сандрах гайх зэрэгцэн хоцорно. Хүмүүс явсны дараа Мансуу надад үлдсэн ганц гэр бүл мөн гээл сандран сууна. Дуян сэтгэлийг нь тайвшруулад зүгээрдээ тайвширгээд гарыг нь барьж байхад Юнгүүг ороод ирдэг. Мэдээж жоохон хардсан янзтай ширүүхэн харна. Хан нарийн бичиг Юмын Жион хоёрыг дуудуулсан. Юмын ч хэн болцоход миний ажлын байран дээр намайг дуудаад байгаа юм гэл томорход хан нарийн бичиг чи яагаад дур мэдэж тийм зүйл хийж байгаа юм? Хизээ хаана юу хийх гэж байгаагаа өргөлж асууж бай гэж уурлана. Жион ч юу болоод байна? Энэ бас асуудал гаргасан юм уу гэхэд Юмын чам тамаагүй чи дууга байж байл гин. Хан нарийн бичигч энэ асуудлыг би зохицуулъя. Одооноос юу ч битгий хийгснээ Жион руу хөрөнгө оруулалтаа зөвшөөргээд гараад явчихдаг. Прокурорын газар Мансуу ахтайгаа уулзахаар ирдэг. Мансуу ч хэрэг бичвэл Пак захирлын тушаалаар хийсэн гэж хэлээрээ битгий бүх хэргийг үүрээрээ гэхэд ах нь инээснээ ойлголоо. Одоо чи ойлгосноо? Пак захирлыг хоёулаа дийлэхгүй гэдгийг миний аим Хавааны гарт байгаа гэхэд Мансуу та яагаад ийм тайван байгаа юм гэж асууна. Ах нь ч Хавааны аимч гэсэн миний гарт байгаа гэд ярилцаж байтал хан нарийн бичиг ороод ирдэг. Мансуу ч хан нарийн бичгийг харангуйтаа гэрт уулзъя гэд гараад явчихдаг. Хёнсуу харин шууд л Юмын энэ хэрэгт оролцсон биз дээ гэж асууна. Хан нарийн бичиг тэр яагаад ийм зүйл хийн гэж гэхэд Хёнсуу за наав сангал сайн анхаараарай. Би өөрийн нэр дээр байгаа бүх хурамч данс руугаа нэвтрмээр байна. Надад бүх дансны мэдээлэл байгаа гэхэд хан нарийн бичиг хитрхи аюултай биш үл гин. Хёнсуу ч хамгийн муудаал тэнцэн амна. Гэхдээ эхлээд намайг батлан даалтаар гарга. Би хориулалгүйгээр гадуур шалгуулмаар байна гэдэг. Хан нарийн бичиг заа гэл гарахаас өмнө гэхдээ энэ хэргийг прокурорт хэлсэн хүн Юмын биш уу захирлын туслах байж болох юм. Тэр өнөөдөр миний гэрээс татврын дэвтэр хулгайлсан гэж хэлээд гараад явчихдаг. Үзэгдэл солигдож Жион Юммигаас өдөр юуны талаар яриад байсныг асуухад тэрээр наав санг прокурорт мэдгдсэн хүн нь би гэдэг. Эхнэр нь яах гэж тийм зүйл хийснийг нь асуухад Юнгүүгийг өв залгамжлахыг нь хүлээн зөвшөөрч чадахгүй. Би Хаван группыг өв залгамжлахыг хүсэж байна гэдэг. Жион ч наадах чинь бүтэхгүй санаа. Чи Хаван группийн хүмүүст зүгээр л үл үзэгдэгчтэй л гин. Хаван группийн бүх юм ахынх чинь ээж чинь группийг хизээч хоёр хуваахгүй гэл хор шарыг нь малтна. Пак захирал хан нарийн бичгээс Хёнсуу бүх хэргийг хүлээж гарч чадах юм уу? Өөрөө юу гэж байна гэхэд тийм ээ өөрөө хариуцна. Тэрийг би зохицуулъя гэдэг. Бас Жантерагийн хагас ах Хонконгоос надтай уулзна гэсэн тэрийг яах вэ гэхэд би зохицуулъя л гин. Эндээс харахад энэ гэрийн бүх зүйлийг хан нарийн бичиг зохицуулдаг гэлтэй. Үзэгдэл солигдож Мансууг Пак захирал дуудуулна. Тэгснэ чи би хамгаалагчтайгаа ямар холбоотой юм гэснээ хамт тэмдэглэлтэнд сууж байгаа зургийг нь үзүүлдэг. Мансууч гайхснаа энэ бол ээж маань өөд болоод би хөл дээрэж тогтож чадахгүй байхад намайг тушиж хамгаалагчийнхаа үргийг гүйцэтгэж байсан юм гин. Хан нарийн бичигч өчигдөр миний гэрээс
татврын дэвтэр алга болсон. Азар гэрч байж таарсан. Танаа бие хамгаалагч авч яваад прокурор төгсөн байх гэхэд паг захирал сонсоод үнэхээр их хурлаад тэгвэл түүнийг шууд ал гэхэд Мансуу сандраад үгүй би авчир гэж даатгсан юм. Прокурорт өгөх санаа байгаагүй. Тэгээд ч тэр тийм зүйл хийх хүн биш гэв. Мансуу ч орой дүнья руу залгаад би гарч гүйх гэж байна. Гараад ир гэл тэд хамтдаа гүйцгэн. Яг үндэ Мансуу хан нарийн бичгийн хэлсэн үгнээс болж түнд жоохон эргэлдсэн байдаг. Мансуу Манилад болсон явдал бас найзад чинь тохиолдсон зүйл яг нэг хүн хийсэн үний юм уу гэхэд Дуян намайг сэжиглэж байгаа байх нэ. Сэжиглэж болно гэхэд хан нарийн бичиг татврын дэвтэр чамааг авсныг мэдсэн. Бас тэрийг прокурорт чамааг аваачч өгсөн гэж бодож байгаа гэв. Харин Дуян дансны дэвтрийг шалгасан сэжиглэж байгаа шиг чинь зүйл биш. Пак захирал хан өмгөөлөгч хоёр нууц хөрөнгийг чи болон танай ах руу чиглүүлэх гэж тэгсэн гэсэн байхаа гэхэд Мансуу тийм ээ ах бит хоёрыг хаваанд барьцаа болгож байлгаж байгаа гэсэн гэхэд наадах чинь худлаа огт тийм биш наав сангаар дамж угаагддаг тэр бүх мөнгө пак захирлыг чиглэдэг гэхэд Мансуу гайхаад яагаад ямар зорилгоор гэж гайхан асууна. Дуянч одоогоор сайн мэдэхгүй байна. Дахин сайтар шалганаа л гин. Тэгснэ надад итэг би чамайг хамгаална гэж Дуян Мансууг тэрвэрнэ. Маргааш болж Мансуу ажил дээрээ ирэхэд мэдээллийн хэрэгслүүдээр Мансуу болон түүний ах Хёнсуу хоёрыг мөнгө угаасан гэсэн мэдээ бас Мансууг салах гэж байгаа гэсэн худал мэдээллүүд цацагдсан байдаг. Үзэгдэл солигдож Хёнсуу хоригдоод нэлээд царай алдчихсан байгаа нь. Хан нарийн бичиг ирэхэд намайг батлан даалтаар гаргаад хорихгүй шалгана гэсэн яасан гэхэд яагаад гайл татврынхан төгсөн хахуулын бичиг баримтыг хадгалаад байгаа юм гэдэг. Хёнсууч эндээс гараад судлагдсныхаа дараа өгнө гэж хэлэхэд хан нарийн бичиг бүх юм хэвэн болсны дараа яг надад өгөөрэй гэж ам асууна. Хёнсууч пак захирал Юмминийг прокурорынханд очиж шүглүүлээснийг мэдж байгаа юу гэхэд хан нарийн бичиг би тэрнийг чинь биш гэж хэлсэн байхаа. Шүглүүлээсэн хүн Мансуугийн бие хамгаалагч Дуян гэв. Хёнсуу инээснэ үгүй прокурор татврын дэвтэрний талаар юу ч мэдэхгүй байгаа. Нууц хөрөнгийн талаар ч мэдээгүй. Тэд нар нэг муу хитэн тэрбумын мэдээлэл дээр л тогтож байгаа гэдэг. Хан нарийн бичигч жоохон уурлангуй энэ хэрэгт битгий оролц. Биднээс хүснээ авмаар байвал дуугүй байгаад гараад явчихдаг. Хан нарийн бичиг пак захирал дээрээ Хёнсууг чимээгүй болгож чадсан. Одоо Мансуугийн хөрөнгө шамшигдуулсан хэргийг өөр том мэдээгээр дарах хэрэгтэй гэдэг. Пак захиралч ямар хэрэгэр гэж асууна. Ер нь бол энэ хаваан дахь бүх зүйл хан нарийн бичгийн хэлснээрээ өгсдөг. Пак захиралд баг гүнд прокурорт хэдэн тэрбумын хөрөнгө хэлснийг нь огт дурсаагүй. Пак захиралч хан нарийн бичгийг юу гэж хэлнэ тэр болгонд нь л итгэдэг хүн гэдэг нь тодорхой. Хан нарийн бичигч Мансууг наав сангаас хоцруулах хэрэгтэй. Тэрний тулд бие хамгаалагчтайгаа явуулсан гэсэн мэдээ гаргах хэрэгтэй. Тэгэж байж Мансуу өөрөө наав сангаас хоцрох болно гэсэн хорон арга төлөвлөдөг. Ингээд пак захирал Мансууг дуудан чи бусан руу очиод амарчхаад ир. Тэнд хаваан ресортын айн баяр болж байгаа. Нөхөртөөгөө очиж зураг даруул. Тэгэж байж салах талаарх цуу яриач намжин. Чи төрүүлээд явж бай гэхин тэр. Мансууч за ойлголоо гэж явах бэлтгэлээ хийн. Хан нарийн бичиг харин кофе шопт хин нэгэнтэй уулзах гэж байгаа бололтой. Тэрээр хүлээх зураа өнгөрснөө бодно. Өмнөх ерөнхий захиралтай ярилцсан суун. Захирал нь би Нью-Йоркт гэрээслээ биччихсэн гэхэд хан өмгөөлөгч яагаад надад хэлэлгүй бичсэн юм гэж асууна. Захиралч яагаад чамаас асууна гэж би нэг хурд насламааргүй байна. Өнөөдөр өгсөн ч миний гэрээслэл намайг 70 нас хүрэх үед ил болохоор зохицуулагдсан байгаа. Цаг нь ирэхээр чамааг уншиж өгөөсэй гэж хүсэж байна гэхэд хан өмгөөлөгч та яагаад заавал Нью-Йорк явсан юм гэхэд захирлын инээснэ. Энэ улсад чиний гар хөрөөгөө хуулийн перэн байхгүй байх тэр хүртэл нууц байлгах гэж тэгсэн юм л гин. Яг ингээд бодолд дарагдан сохот хуулийн перэмд ажилладаг нэгэн эмэгтэй ирэн тэд ч ойр зургийн юм ярьж байгаад эмэгтэй та яагаад намайг яаралтай уулзъя гэсэн юм гэж асуухад хаан өмгөөлөгч танаа перэн хавааны мөнгөийг угаасны төлөө авдаг мөнгөн дээр дахиад 1% нэмж төлмөр байна. Гэхдээ би хувиасаа гэв. Эмэгтэй яагаад гэж асуухад оронд нь чи гэрээслэл задрахаас өмнө надад төрүүлж үзүүл гэдэг. Эмэгтэй ч чадахгүй. Гэхдээ яг олон жилийн найзын харилцаагаа бодно нэг л юм хэлийгээд наав санд маш их мөнгө очих болно. Өөр зүйл хэлж чадахгүй шүү л гэдэг. За ингээд Мансуу Дуян хоёр бусан явж байгаа нь. Дуян Мансууг далайн цэнгэг агаар мэдрэг гээд албаар дээд хэсэг нь онгоодог машин унсан байж. Тэр хоёр далайн эргийн ойролцоо зогсон. Нэг нь ээжийнхээ, нөгөөх нь найзынхаа талаар ярин зогсож байтал Мансуугийн алчуур хийсчдэг. Дуян ч хурдан хөдлөн шүүрч авах мөчөд Мансууд хөвчлөлтөө харагдсан бол доо инээхэн тэр Дуян
Яасан анх удаа ийм хүн харж байгаа юм уу гэж тэд инээлдэн бас тэмрэлдэнэ. Тэгтэл энэ хоёрын зургийг нөгөө дорон хөөргөж алах гэж байсан эмэгтэй даран зогсно. Тэрээр хан нарийн бичгийн хамгаалагч ба энэ удаад ч гэсэн Вансууг хөнөөх даалгавартай явж байгаа юм. Манай хоёр ч ирэх ёстой газраа ирж Дуян Вансууг өрөөнд нь оруулаад гарах гэтэл Вансуу тэрвэрснэ. Одоохондоо сэтгэлээ төр барих болохоор ичх зүйл байхгүй гэхэд Дуян тэгэх ёстой хүн би болохоор чи нэр төртэй байх хэрэгтэй. Сайхан амраарай гэд гараад явдаг. Дуянч гаднах талбайгаа шалгаж байх хооронд би хамгаалагч хүүхэн Вансуугийн өрөөнд орж ирэн түүнийг алахыг завдна. Вансууч өрлөөл хаалга руу гүйх үед эмэгтэй араас нь гутгах шиднэ. Яг энэ үед Дуян гарч ирснээр гутгнаас цогтож чаддаг. Дуян Вансууг цонхоор гараад аль болох хурдан цогтгээл өөрөө эмэгтэйтэй тулалахаар үлддэг. Хэрэндээ цодтолдож эмэгтэйн царайг харахын тулд багийг нь авах гэж оролдож байхдаа өшөглүүлээд шилийн ширээн дээр унчихдаг. Хамгаалагч эмэгтэйч Вансууг гүйж байхыг харснаа хар урдаараа араас нь хөөн. Үзэгдэл солигдож хан нарийн бичиг юмминтай хулцсан суун. Тэрээр чи наав сангав ирэх сар гэрээс л ил болно гэж юмин тэр хөгшин угаасаа надад дургүй байсан гэл үл ошин. Хан нарийн бичигч би хамааныг чамд өгье. Ким Дуийн захирал наав сан дэх мөнгө үлдээсэн. Тэр мөнгийг авч чадвал Юнгүүгээс компанийг авах боломж чинь ихсэн гэдэг. Харин энэ үед Вансуу хичнээн зүгтэж бас нуугдсан ч баригдчихдаг. Хамгаалагч эмэгтэйч түүнийг ганц түлхэл ухаан алдуулчихна. Яг энэ үед Дуян ирж ухаан алдсан Вансууг харан өрөөний хаалгыг хаан өөрөө эмэгтэйтэй зодтолдно. Хин мөчөөгөө өгөх нэлээд ширүүхэн тулаан болж эмэгтэйч тэр Дуянч тэр аль аль нь гутганы шарх авна. Дуян эмэгтэйг шууд гол руу унгаагаад завиа асаан зүгтэн. Нэг сэрсэн хажууд нь Вансуу санаан зовсон шинжтэй суун. Вансууч чи зүгээр үү гэж Дуян би чамайг хамгаална гэж хэлсэн бидтэй гэл тэд нэг нэгнээ үнснэ. За ингээд Вансууч өрөөндөө унтаж байхад Юнгүүг хажууд нь сууж байдаг. Вансуу сэрснээ муухай аран босно. Юнгүүг Вансуугаас тэр хамгаалагч та хоёр шинжэнгөө хамт байсан юм уу гэж асуухад өнгөрсөн шөнө над руу нэг хүн дайрсан гэдэг. Юнгүүг гайхаад хин гэдэг нь чухал биш. Хэний явуулсан хүн гэдгийг л мэдэх хэрэгтэй гэх тэр. Юнгүүг Вансуу хоёрын зураг авалтын өдөр тэд ч нэг рүүгээ нэмсэглэн Юнгүүг чихнэрээ хүмүүст магтана. Гэхдээ энэ бүгд ч үжиглэлт гэдгийг хүмүүс яахан мэдэх вүлээ. Вансуу өглөөний болсон зүйлийг бодно. Дуяаны шархыг боож өгч байхдаа тэд хин өөрсдийг нь алуулахаар явуулсныг гайхан ярилцсан. Дуяанч татврын дэвтрийн араас сэрсэн байх гэхэд Вансуу тэгвэл пак захирал юм болов уу гэдэг. Дуян харин пак захирал явуулаагүй байх. Татврын дэвтрийг харахад пак захирал руу чиглэсэн байсан болохоор тэр харин хамгаалах байх. Гэхдээ хан нарийн бичиг яг пак захирлын баруун гар мөн үү? Яагаад пак захирал руу татврын дэвтрийг чиглүүлсэн юм бол гэхэд Вансуу харин л дээ би сайн мэдэхгүй байна гэдэг. Дуян харин чи байхгүй болчихвол наав сан хэн авах вэ гэхэд юмми аавна. Гэхдээ садагч наав санд тийм их хэмжээний мөнгө байгааг мэдгүй байгаа болохоор наав сан гих голдог гэв. Үзэгдэл шилжиж зураг авалт дуусаж Вансуу Юнгүүг хоёр цайн ун ярилцсан. Вансуу юмын гэрэлтээс гадуур хөөхөж юм уу гэж асуухад Юнгүүг гинт цочирдсноо. Яагаад ингэж асуусан юм л гэнэ. Вансууч мөн байхны пак захирал их дургүй байдаг байсан юм гэснээ үргэлжлүүлэн чи аавын өхөл хүнд халуулсан байж магадгүй гэж бодож үзсэн үү гэж Юнгүүгийг эргэлзүүлснээр яваад өгнө. Үзэгдэл солигдож пак захирал бөөн ур тэрээр өмнө нь залуужуулах энтергээл маш үнэтэй бүтээгдэхүүн биедээ хийлэгдэх байж л дээ. Тэгсэн тэр нь зурагтаар заллингийн эрэг байсан гэж мэдээлдэг. Бүр болоогүй 1000 оны давсны уусмлыг 10 сая воноор зарж пак захиралд 300 саяар зарж байсан байж. Ийм үед дуурлахгүй гэж яах блэ дээ. Хажуугаар нь тэр 300 сая воныг компани мөнгнөөс авсан байж. Хан нарийн бичиг пак захиралд Вансуугийн араар тавилтын талаар мэдээг цацхуу гэд Дуян тэр хоёрын хамт тэмдэглэн байгаа зургийг харуулна. Пак захиралч миний энэ асуудлыг дарахын тулд мэдээг хурдан цац Вансуу болон түүний ахыг зохицуул гэд үзэгдэл солигдож туслах эмэгтэй хан нарийн бичигт зэмлүүлж байгаа нь. Тэрээр очих газаргүй байхад чинь авчирч тэжээж байхад энээс илүү хийж чадахгүй юу? Хятадд байгаа ээж дүүгээ бодохгүй байна уу? Дахиад бүтлгүүтвэл ядуусын хороолол руу чинь буцаан шүү гэл хайр найргүй алгадна. Тэгтэл эмэгтэй дахиж алдаа гаргахгүй гэл бөхөлзөнө. Хан нарийн бичигч ерөнхий захирлын тушаал шүү ажлаа бүрэн гүйцэд хийгээрэй гэдэг. Маргаашуулж мэдээллийн хэрэгслүүдээр Вансууг бие хамгаалагчтайгаа гэр бүлээс гадуур харилцаа үүсгэх
өгсөн гэсэн мэдээ нийтлэгдсэн байв. Үүнийг нь харсан Юнгүүг ээж дээрээ ирээд та ийм зүйл хийлгэсэн үү гэхэд би ч бас гайхаад байж байна. Илүү их зураг харах уу гэдэг байгаа. Хүү энэ жуурлаад та түүнд рүү хүн явуулж ийм зураг даруулаа юу? Мансуу тань шиг бохор эмхтэй биш гэж уурлана. Ээж нь ч өгөхийг хүсээ юу гэж уурлахад Юнгүүг тэгээд алчихгүй яасан юм. Анханасаа надад тэр бохор байдлаа харуулах хэрэггүй байсан юм. Харуулсан ч гимшиж байгаа дүр эсгэх байсан юм гэхэд ээж нь алгацснаа. Би өөрийнхөө ч хүсдэггүй ерөнхийлөгчийн бэр болсон. Ээж аавынхаа хэлснээр ч хийсэн. Танаа аав намайг бүх торхооноос ч дор үздэг байсан гэл нүлмэс туслуулна. Юнгүүгч энэ үед би хайртай эмэгтэйгээ ч яаж хайрлахаа мэдэхгүй байна. Түүнийг олигтой ч хайрлаж чадахгүй байна гэл уйлна. Яг энэ үед Жантера нууцаар сонсон нүлмэс туслуулна. Терач өөрт нь хайргүйг нь мэдэн хүүгээ аван энэ гэрийг орхиж явдаг. Маргааш болж Хянсуус суллагдав. Хан захирлж тосож аван Хянсуу би нотлох баримтуудыг бүгдийг нь өгье. Оронд нь миний нэрийн дансан дах угаас мөнгийг цэвэрхэн Канадын дансанд хийж өг. Тэгвэл ор сурггүй алга болно гэхэд хан нарийн бичиг бас өөр юм байна. Мансуугийн амрагт байгаа татварын дэвтрийн их хувийг авчир гэдэг. Ингээд Хянсуу Дуяныг дуудуулсан. Тэгснэ чи хэн болцоод миний дүүтэй орооцолтод байгаа юм. Хэр хэмжээгээ мэд хулгайлсан татварын дэвтрээ авчир. Тэр дүү бит хоёрын хамаг хэргийг үүрүүлэх гэж бичигдсэн гэхэд Дуян та буруу бодож байна. Би дэвтрийг харсан. Дэвтэр нийтэд задарвал пак захирал баримтлагдана. Тиймээс хаваан группийг буулгаж өөрийн болохыг хүсэж байгаа хүн нь хан өмгөөлөгч гэдэг. Дуян энэ нойроо хан өмгөөлөгчийн гэрт орж өмнө нь байрлуулсан байсан нууц камера ашиглан Сефний нууц кодыг мэдэж авна. Сефийг онгойлгож бичиг баримтуудыг үзэж байхдаа нэгэн зүйлийг олж мэднэ. Юмын бол хан өмгөөлөгчийн хүү гэдгийг. Үзэгдэл солигдож Юнгүүг Дуяныг баримтлан буу тулган зогсно. Тэрээр чи миний их нэртэй ямар холбоотой юм? Яах гэж их нэрлүүм нойрцсон юм гэхэд амиа алдсан цагдаа найзынхаа шалтгааныг олох гэж тэр хөнөөсөн хүн хаваанд байгаа гэж ярьж байх хооронд Мансуу ороод ирдэг. Мансууч Дуяны урдуур орон намайг бод энэ хүн ямар ч буруугүй гэхэд нөхөр нь чи энэнд сайн юм уу гэж асуув. Мансууч тийм ээ би сайн гэдэг шүү. Юнгүүг үнэхээр урам нь хуурч энэ чамтай зориуд ойрцныг мэдхүү гэд тийм ээ мэднэ тэгсэн ч хамаагүй гэв. Аавын амиа алдсан хэргийг ч гэсэн олж болно. Зүгээр л Дуянд хоёлаа итгээд хамтдаа цэжигтэн голлоо гэж тэрвэрнэ. Маргааш болж энэ өдөр бол өөд болсон захирлын гэрээслэл хэл болох өдөр. Бүгд л цуглан сонсцгоно. Гэрээслэлд 70 насны төрсөн өдөр болох 2023 оны 6 сарын 23-нд задлах болно. Надад нууц хөрөнгө болох 16 их найд болно. Зээлдсэн нэр дээрх дансанд 2 их найд вон бий гэж уншихад пак захирал юу 18 их найд гэл чангаар ойрлно. Энэ галзуу өгшин гэл цочиртно. Цааш нь энэ 18 их найд воныг Нау санд хандилж байна. 16 их найд нууц хөрөнгө маань Швейцарын банкнд хадгалагдаж байгаа. Мансуу өөрийн биеэр очиж гарын үсгээд сурч авч болно гэснээр 8 дугаар анги маань дустгаа. Сууч нөхөртөөгөө амт Швейцар руу нисэж байгаа нь. Харин энд Дуян ажилчдын хоолны танхимаас ус авах гэж яваад хамгаалагч бүсгүйтэй мөргөлдөжчихдөг. Бүсгүйч цөөн гараараа мэрэгжлийн гихч нахад Дуян чи солгоо юу гэхэд бүсгүй үгүй л гээд Дуянч дахин чи хятад хэл мэдгүй гэж асуухад бүсгүй бас л үгүй гэдэг. Харин Дуян өрөөнд орон нэрээ би яагаад эмэгтэй хүн гэж бодоогүй юм бол гээд мөн бүсгүйн өмнө сургуульд хийж байхдаа зэвсгээ эзэмшиж байсан арга техник нь алуурчтай төстэй байгааг анзааран бүсгүйг шижиглэж эхэлнэ. Мансуу Юнгүүг хоёр Швейцарын банкнд ирж өмнө нь хадам аавынх нь алганы хийг нь авч байсан төхөөрөмжийг гаргаж ирэн Мансуугийн алганы хийг баталгаажуулдаг. Ингээд тэд асар их алтан голдмаа бас бэлэн мөнгөтэй өрөөг нээж орно. Үзэгдэл солигдож пак захирал 2 хүүтэйгээ ярилцсан сон. Юмминч энэ их мөнгийг гуруулаа хуваагаад авчихъя гэхэд ээж нь зүгээр л энэ мөнгийг угааж авах хэрэгтэй гэдэг. Юнгүүг харин та хоёр аавын гэрээслийг ойлгоогүй болтой. Бүх хөрөнгийг Наусанд хандуулсан гэхэд тэр хоёр яаж игээд авах болно ухааны юм ярьдаг. Юнгүүгч Мансуу энэ мөнгийг буруу зүйл зарцуулахгүй. Тэрийг зүгээр орхих гээд босох гэтэл Юммин миний хувийг тэрэнд өгөхийг би зөвшөөрөхгүй шүү гэхэд Юнгүүг чи солиорч гоё гэр бүлийн гишүүнч биш байж гэдэг. Юминч юу гинэ гэл гайхаж байх хооронд нь ээж нь одоо болцохоол гэн Юнгүүг сууснаа. Ингээд аавыг хүнд алуулсан гэж сонссноо гэж хэлээд ээж нь үнэндээ гайхаж хоцорно. Юмин харин тэгээд би алчихсан юм уу энэ гэл бухимдана. Ах нь харин л дээ хан нарийн бичигч юм билүү гэл учир бүтүүлэг юм ярин суу.
Юммын хан нарийн бичгтээ ярилцсан. Тэрээр Вансууг Швейцарын банкнаас мөнгө татангууд шууд ал гэж хан нарийн бичигт хэлэхэд тэрээр ойлголоо. Гэхдээ жоохон бодох хэрэгтэй байна гэдэг. Юммын гарсны дараа нарийн бичиг өнгөрснийг бодно. Тэгтэл яг энэ хэргийн гол хэрэгт нь хан нарийн бичгээс гадна Юммын байдаг. Тэр нэг жил Юммын цуслангийн байшиндаа аавтайгаа юм ярьж байхдаа маргалдан аавыгаа алтан гултмаагаар цохоод хөнөөсөн юм байж. Үүнийг нь харсан хан нарийн бичиг хүүгээ хамгаалах эцгийн сэтгэлээр Юммыг явуулан өөрөө бүх хэргийн газрыг цэвэрлсэн байдаг. Гэхдээ бас болоогүй барьж байсан тусдаа алтан гулмайг нь аван нуусан байв. Маргааш болж Пак захирал хан нарийн бичгтээ ярилцсан сон. Тэрээр Вансууг Швейцарын банкнаас мөнгө татах үед өө хинсуг ашиглаж мөнгийг нугай. Вансуу ахыг яаж чадахгүй гэхэд хан нарийн бичиг. Тэгээд дараа нь яана гэж ихэд дараа нь өө хинсууд хөрөм шимшигдүүлсэн хэрэг тохиж амиа хорлохоос өөр аргагүй байдалд оруулна гэдэг шүү. Пак захирлын гол санаа нь Юнгүүгийг өв залгамжчлахад асуудалгүй их хувцаатай байх гээд байгаа. Харин хан нарийн бичгийн санаа нь Юммын буюу хүүгээ бас өв залгамжлуулах гээд байгаа хэрэг. Хэдий Юммын Пак захирлын хүү мөн ч гэсэн цаанаа Юнгүүгт илүү анхаарал хандуулдаг. Үзэгдэл солигдож Дуян Вансуу болон түүний ах ярилцсан. Дуянч нөгөө хоёрт Юнгүүгийг хан нарийн бичгийн хүү бас энэ бүх хугацаанд Вансууг алах гэж оролцсон хүн нь хан нарийн бичиг юм уу эсвэл Юнгүүгийн хийсэн хэрэг гэдгийг хэлдэг. Тэр ууч гайхна. Хинсууч дансны төтрийг авахуд Дуян та болгоомжтой байгаараа. Ялангуяа хан нарийн бичгээс бас хинтээ юу хийж байгаагаа надад заавал мэдэгдэж байгаараа гэж захина. Юнгүүг харин хүүтэйгээ уулзаж байгаа нь. Тэрээр хүүдээ өнөөдөр би чамтай уулзаж хэлэх юм байсан юм. Бас асуух юм байна гэсээр хөтөлцөн алхана. Юнгүүч чи намайг хэн гэдгийг мэдхүү гэд хүү дэд захирал гэснээ араас нь итгэлгүйхэн аав гэж аяархан хэлнэ. Юнгүүч мэдэж байжээ гэж толгойг нь хэлснээ би ээжээс чинь салах болно гэдэг. Хүүч нулимс туслуулсан суун. Юнгүүг асуух зүйл байхгүй юу гэхэд хүү хинтээ амьдрах вэ гэж юу гэснээ би ээжтэйгээ амьдрна. Төрийн ордонд том гэр бүл байгаа ч хэрвээ би тэнд амьдрвал ээж минь хинч байхгүй. Тиймээс би ээж бас эмээтэйгээ амьдрах болно гэдэг. Юнгүүгч би ээж болон эмээ бас чамтай уулзах гэж дахиж очихгүй ч гэж магадгүй. Тэгсэн ч зүгээр үү гэхэд хүү тэгвэл намайг том болохоор уулзах болно үсттэй гэдэг. Хүү бол үнэхээр хэрсүү ухаантай хүү. Юнгүүгч болно гэж тэд хоорондоо тэрвэрлдэ уулзгаана. За ингэж Дуянд Хянсуугаас зурвасэрдэг. Тэрээр өнөөдөр 10 цагт хан голын хинжүү гүүрэн дээр хан нарийн бичгтээ уулзах болсноо хэлдэг. Тэр хоёрч уулзах газраа ирж Дуянч алсаас камераар бичин ажиглан суун. Хан нарийн бичигч Канадын дансанд мөнгийг чинь хийсэн байгаа. Чамайг дүү чинь мөнгө аваад Канад руу ор сүрэггүй алга болох гэж байгааг мэдэж байгаа юу гэхэд Хянсуу одоо хэлэх болноо. Гэхдээ намайг явахад миний дүүд ямар ч аюул очихгүй гэж амлаж чадах уу гэхэд чи өөртөө л анхаар гэж зүнхийг нь аваад живчихдаг. Хан захирлж явж Дуянд санаа амран суух хооронд хамгаалагч эмэгтэй Хянсуугийн хүзүүг хутгаарцсан цугтчихдаг. Дуянч харснаа хар хувдаараа эмэгтэй хөөсөн ч барьж чаддаггүй ч гэхдээ ямар ч хутганы шар хүлдээж чаддаг. Дуян Хянсуу дээр очин түргэн дуудаж имлээ дагуулж явдаг. Харамсалтай нь шархаад алгүй ууд болно. Энэ үед хан нарийн бичиг прокурор руу залган Нам сангийн талаар мэдээлэл өгөн өөрөө юу ч болоогүй мэд хөгжим сонсон зогсно. Харин энэ үед Пак захирлынд прокурорынхан ирдэг. Танд өөрийн биеэр зарлан дуудах бичиг авчирлаа гэхэд хажууд байсан хүү Юнгүүг нь надад өчгөө гэл амна. Пак захирал харин хаан өмгөөлөгч байхгүй болохоор маргааш шалбогдно гэж хэлэн явуулна. Маргааш болж гэрийнхэн гадаа дүүрэн сэтгүүлч зогсно. Энэ үед Дуян Вансуу тэр ирэн намайг уучлаарай. Би хамгаалж чадсангүй гэд ахынх нь өөд болсон талаар хэлнэ. Вансууч цогцос хадгалах газар очие гэд одоо болохгүй гэрийн гадаа сэтгүүлчд байна. Удахгүй прокурорынхан Пак захирлыг баримтлах болно. Түр өрөөндөө байж бай гэдэг. Галзуурхны амьсгаа богдож ухаан алдаж унах нь хөөрхөдөө миний ах би одоо яах вэ гэж зурх руу хэлнэ. Хан нарийн бичиг харин өчигдөр оройноос хойш уцаа авахгүй байж байгаад одоо л ажилдаа ирж байгаа нь. Пак захирлж ихэд дурлана. Хан нарийн бичиг харин прокурор танд хэдхэн хөнгөн асуулт тавих болно. Та очих ёстой гэхэд Пак захирал тэд нар юу н яагаад намайг дууддаг байна гэж уурлана. Хан нарийн бичигч Вансуугийн аахан дансны тэвтрийг прокурор төгсөн бололтой гэхэд Пак захирал байцаараа чи өмнө Вансуугийн амраг дансны тэвтэр авсан гэж байсан бидтэй гэхэд Вансуу цааш нь дэлгэсэн. Таны хийх зүйл бол тэнд очих гэдэг. Гэхдээ л Пак захирал жоохон эргэлзээ төрж эхэлнэ. Ингээд Вансуу ахынхаа оршуулах ёслолыг хийж байгаа нь. Юнгүүгч бас эмгэнэл илэрхийлэн хажууд нь сууна. Оршуулах ёслолын үеэр Хянсуугийн эхнэр нь Дуянд нэгэн флаш өгöd манай нөхөр өөрт нь ямар нэг юм болвол чамд өгөөрэй гэсэн юм гэдэг. Дуянч та тэгвэл яллагчд нөхрийнх нь бэлдсэн нотлох баримт хан санилийн сэпэнд байгаа гэд хэлж өгөх гойдаг. Дуянч эхнэрийнх нь өгсөн нотлох баримттай флашийг тэр оройно хан нарийн бичгийн сэпэнд хийдэг. Маргааш болж Пак захирлыг прокурорууд баримжилж мөн хан нарийн бичгийн гэрээг нэгчгээр эрцгээдэг.
Бүх нотлох баримт болох зүйлс бас сейфийг нь авч явцгаана. Харин Дуян хамгаалагч эмэгтэйг харснаа шууд барихаар араас нь хөөн. Эмэгтэйч байдал бичсэнийг мэдэн зүгтэх гэтэл Дуянд яалтчгүй баригдаж хоорондоо нэлээд зодтолсны эцэст эмэгтэй ямар ч тэнхлэхгүй болон сүхрэн суна. Дуян харин флашыг харуулснаа энд чиний өөхийн сүг хөнөөсөн бичлэг байгаа гэснээр цагдаад барай өгдөг. Үзэгдэл солигдож хан нарийн бичиг газар ухаан цустай алтан гулмаа гаргаж ирдэг. Тэгснээр паг захирал дээр ирнэ. Паг захиралч өмнө жоохон эргэлзээ төрчихсөн байсан болохоор энэ удаад болсон үйл явдлыг харахад яахааргүй бүгд хан нарийн бичгийн хийсэн хэрэг байж гэдгийг ойлгоно. Тэрээр миний нөхрийн аллагын ард бас чи байгаа юу? Би ерөн чамд ямар буруу зүйл хийсэн юм гэхэд надтай хүний ёсоор харьцаж байгаагүй гэдэг. Паг захиралч тэгвэл яагаад надаас хүүхэдтэй болсон юм гэж асуухад өшөө алт байсан. Надтай хүн ёсоор ханддаггүй байсан болохоор дорд хүний хүүхэд яахыг харах гэсэн юм гэд тустай алтан гулмаа гаргаж ирээд энэ цус танаа нөхрийнх энэ дээр байгаа хурууныхын юммийнх та уув ансууг алах захиаллага өгсөн гэдэг хэргийг хүлээ. Тэгвэл энэ гулмыг газар болно. Зөвшөөрөхгүй гэвэл Хаваан группийн захирал хүүгийнхээ гарт амиа алдсан гих мэдээ тархах болно гэд сүрдүүлээд гараад явчихдаг. Юнгуг харин Жантераг гэртээ авчран Сефэн дэх бүх мөнгөө харуулan эндээс хүссэн хэмжээгээр ав 100 тэрбум вон байгаа. Бүгд хууль ёсных гэд тэр надад ийм их хэмжээний мөнгө өгөхөөр Мансууд тийм их хайртай юм өгөхөд тийм ээ л гин. Тэрач нулимс туслуулан зогсоно. Үзэгдэл солигдож Жуян юмминаас салах хүрэгдэлээр гарын үсэг зурхыг хүснэ. Учир нь Жуян нууц амрагтаа ба энийг нь юммин хадам аавдаа хэлж нууц амрагтайгаа байгаа зураг бичлэгийг нь үзүүлж сүрдүүлэн өөрсдийнх нь хувьцааг барьцаалж Хавааны хувьцааг авсан байж. Үүнд нь уурн хүрсэн Жуян тэр зураг бичлэгээ нийтэд дэлэг надад хамаагүй зүгээр л салъя гэсэн байж. Юммин салах хүрэгдлийг нь урьж өөдөөс нь шидснээ гараад явчихдаг. Дуян харин энд цагдаагийн дарагтаа ярилцсан сууна. Дарга нь Манилад болсон хэрэг бас дорон хөргөж машин дэлбэрсэн хэрэгүүд бүгд хамгаалагч эмэгтэй хийсэн хэрэг байх магадлал өндөр байна. Тэр эмэгтэй 15 настайгаас Солонгост ирсэн хятад хүн цагаачаар ирээд энд Солонгос иргэншилтэй болсон цагдаагийн алба төгссөн гэсэн мэдээллүүдийг гэлдэг. Бас болоогүй Дуяныг ажилдаа буцаж орох санал тавина. Дуянч Хавааны хэрэг цэцэрэхээр бодож үзье гэхин тэр. Юмын харин их нэртэй уурсан урандаа гэртээ ирээд тэнд байсан үйлчлүүлэгчтэй бүгдийг нь гар гэж тушаана. Бүгд гүйлдэн гарахыг харсан хан нарийн бичиг үйлчлэгчдийн ахлах руу залгаснаа юу болсныг асууна. Тэрээр юмын захирал ирсэн их товтургүй харагдсан гэж хэлэхэд хан нарийн бичиг сандран гэр рүү норно. Юмын харин ханан төлгөөтэй байгаа буугаан аван Юнгуг руу чиглүүлэн Намсонгийн хувь хаан байна. Миний Швейцарын данс руу шилжүүлэх гэхэд Юнгуг чамд нэг зоосч өгөхгүй гэж хэлсэн байхаа гэдэг. Энэ үед хан нарийн бичиг орж ирэн юмыг тавьшруулахыг хичээнэ. Юмч та оролцох хэрэггүй гэдэг. Юнгуг харин хан нарийн бичиг рүү харснаа. Яг аавшгэ бяцхан хулгайч миний сүйт бүсгийг хулгайлсан бас миний мөнгийг хүсэж байна. Сайн сургах байжтэй гэх үед хан нарийн бичиг юмын тандан надад буугаа өг би буудъя гэд бууг нь авдаг. Тэгснэ надтай зарц шиг харьцаж болно. Миний хүүтэй битгий тэгж харьц гэхэд Юнгуг шууд орлоод хан нарийн бичгийг төлөвлөдөг. Бууч хаан ихтэй хий буудан Мансуу гэрээс гарч явж байхдаа буундуу сонссон сандран ботсон ортог. Юнгуг хан нарийн бичгийн дээр гарan шавжнаас 7 дор амтан надад харуулах ёсгүй юм харуулсан гэл хоолойг нь бооход юмын буудчихдаг. Хан нарийн бичиг сандран юу хөөхээ мэдэхгүй байж байхад юмын дахиад буудчихдаг. Мансуу чин үед орж ирэн Юнгугийг ханаа гэж дуудан юу хөөхээ мэдэхгүй уйлдан суна. Юнгугч би чам тайртай байсан шүү. Гэхдээ яаж илэрхийлэхээ мэдэхгүй байсан хайртай шүү гэж амьсгал хураана. Энэ хооронд хан нарийн бичиг хүүгээ явуулан өөрөө бууг арчин бүх гарын хийг арилган цагдаа ирэхэд хамаг хэргийг Мансуу тохно. Цагдаа нар хэргийн газрыг шалгаж байх хооронд Дуян ирнэ. Хан нарийн бичиг Дуяныг харснаа. Мансуу нөхрөө буудсан бууг нь арай гэж авлаа гэд тэнэгчгүй хэлнэ. Дуянч Мансуутай ганцаарчлан уулзаж юу болсон талаар бүгдийг бэлдэж авдаг. Цагдаа нарч хоёр сэжигтэн гэд бариад аваад явах хооронд Дуян гэр доторхыг шалгана. Хяналтын камерын өрөөний бичлэгүүд бүгд тусцсан байгааг харан гэр дотор байгаа нь тодорхой гэд хайсаар арай гэж юмыг олно. Тэгснэ хэрвээ чи буудсан бол гарчин дартай байгаа гэд гарыг нь гэлгэр тороор боон цагдаа тавьчих үг. Ингээд Дуяны очоор хэрэгтэнг дорн олдог. Үзэгдэл солигдож пак захирал шоронд орчихсон. Мансуу уулзгаар ирсэн байв. Мэдээж төрсөн үрээ гэмт хэрэгтэн болохгүй тул өөрийн хийгээгүй хэрэг болох Мансууг алах захиалга өгсөн гэдэг худал мэдүүлэг өгөн шоронд оржээ. Мансууч та тэгээгүй бидтэй хан нарийн бичгийн хийсэн хэргийг битгий үүргээд гараад явчихна. Энэ үед прокурорын газрынхан хан нарийн бичгийн сейфийг онгойлгон дотроос нь флашыг олж автан сайн нийллийг баримтлан тэрээр шоронд орно. Ингээд бүх хэрэг цэгцэрч Дуянч Мансууд ажлаас гарах хүрэгдлээ өгдөг. Мансууч бүх зүйл баярлаа гэд гар барихад Дуян тэрэн жаргалтай байна гэж амлал хийж яваад.
Үзэгдэл шилжиж паг захирал шоронгоос гарч ажилдаа ордог. Тэрээр хурал хийх гэж байхдаа Юнгүүг болон хан нарийн бичиг хоёрын хоосон суудлыг байгаан битээр төсөөлөн харж нулимсан цэлгэнэн. Тэрээр хүүгийнхээ гэрээслэлийг захирлуудад танилцуулна. Тэгсэн өөрийн цуглуулсан бүх мөнгийг наавсан танд өглөө гэсэн байдаг. Энэ явдлаас хойш яг 1 жилийн дараа Вансуу тусламжийн ажлаа хийж явсаар Солонгост бууж байгааны. Тэгтэл яг энэ үед Дуянта таардаг. Дуянч удаан олдсонгүй шүү гэхэд Вансуу надад хамгаалагч хэрэггүй юмсан гэдэг. Дуянч би хамгаалагч бишээ, сайн дурын ажилтан гэж хантаа цаа үзүүлэхэд Вансуу инээмсэглэнэ. Ингээд манай хоёр урд урдаасаа харан аз жаргалтайгаар инээснээр энэ кино маань дуустгаа. За энэ хүртэл киног маань сонссон та нартай маш их баярлалаа. Дараагийнхаа киног сонсохын тулд subscribe дараарай. Тэгээд кино маань таалагдсан бол лайк дараарай. Дараагийнхаа кинонуудаар уулзцай. Баярлалаа. Баяртай.